Өдрийн агаас подкастт тавтаа морилноо. Балын айл сайхан болсон уу? Сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. Тэг гоё шинэ подкаст хийгээд ингээд бас өөрийгөө гоё хөгжүүлээд гоё хүмүүст гоё мэдээлэл түгэж байгаа. Чамд баяр хүргье. Тэгээд За гоё баярлалаа. юу яагаад тууштай хийгээл хатчих бас аюу үр дүн байдаг шүү дээ. Ер нь бол Аха. тий. Харин тууштай ихтэй л хамгийн чухал юм тий. Хэр тууштай байх вэ? Хэр үнэн байх вэ? Тэгээд гоё хүмүүсийн гоё үнэн яг үнэн рэл яриануудыг бичиж авах нь гоё. Тэгээд энэ болохоор дүрс орохгүйгээр нэр дуртахгүйгээр подкаст хийдэг гэхээр амар таалагдлаа. Харин тий. Тэгвэл хүмүүс чинь Тэгэхээр тэр чи тэгж хүн хэлсэн гээд тэрнэр анхаарлаа тавилттай явах гээд байна шүү дээ. Өөр харин ирэхгүй. тий. Харин яг тэгдэг. Тэр чи нөгөө ямар ч тавилтгүй болчихно. Тий. Тэгэхээр тэр нь амар таалагдлаа. Ер нь бол тэр чинь байж аж баг энэ подкаст чинь гоё болох юм шүү гэж бодлоо. За би юу ярих вэ? Өөрийгөө танилцуул. Одоо өөрийгөө танилцуулах ер шаардлагагүй. Гэхдээ ерөнхийдөө товчхондоо бол манай анхдаг шонхруудын нэг 3-6 community-гийн үүсэл гарлын нэг хэсэг байгаа шүү дээ. За тэгээд одоо жил боллоо. Баярын минь төргий нэрээ. Баяраас орж орж байгаа анхны дугаар болж байна. Тэгээд манай баяр Балид маш гоё болж өнгөрлөө. Балигийн аяллыг гол зохион байгуулагчийн хувьд сэтгэлдээ хаваалсан уу? Нэг төлөвснөр болсон уу? Ямар болсон бэ? Би яг энд өөрийгөө танилцуулсан ч болно, танилцуулахгүй ч болно гэсэн юм сонголттой шүү дээ. Тэнгүүт ерөнхийд нь танилцуулъя гэж ямар хөдөө төвшний хүн юм байгаа тий наснаас хавуулаад тэгээд манай комьюнити хүмүүс бол миний хоолойгоо шууд тань. Тэгээ шинээр сонсож байгаа хүмүүс болохоор танихгүй шүү дээ. Тэгэхээр би болохоор одоо 40 хэд настай хэдийг хэлэхгүй. 49 гарсан. Тэгээд 4 хүүхэдтэй, нөхөртэй. Тэгээд гоо сайхны салбарт ер нь бол нэлээд олон жил ажиллаж байгаа. Амьдралынхаа тал хаасан гоо сайхны салбарт гэх юм уу. Тэгэхээр чин бараг л гоо сайхны ертөнц болохоор миний хувьд болохоор ерөөсөө миний ертөнц болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тийм гоо сайхны салбарт ажилладаг тийм хүн байгаа. Тэгээд гоо сайхны салбарт ажилладаг учраас ямиг дандаа гоё болгодог ажил хийгээд шүү дээ тий. Бүтээлч креатив буюу хүмүүсийг дандаа ингэж өөрчилдөг. Тэгэнгүүт энэ ажлыг олон жил хийхээр давхар бас ингээд ганцхан гадаад гоо сайхан биш дотоод гоо сайхантай хүртэл ярих холбогдох шаардлага гарч ирдэг юм байна лээ. Тэгээ тэрийг анзаарахгүй байжгаад хүмүүс ер нь айгүй юм өгдөг гэдгийг мэдэхгүй байжгаад тэгээд энэ татцлын бол 369 группт орсноороо гэд өөрийгөө тодорхойлоод өөрийгөө илүү одоо яг юу хийгээд байгаагаа, яг юу хүсэж байгаагаа, юунд дуртай, юунд дургүй гэдгийг тодорхойлчих чинь гэсэн үг байхгүй юу. Тэгээд 369 группт орсноор болохоор илүү өөрийгөө тодорхойлоод, илүү өөрийгөө ойлгоод, тэгээ илүү ийм болоод ирэхэд зэрэг зоригтой болоод илүү том зүйлийн араас явах ч юм уу, том мөрөөдөлтэй болох ч юм уу. Одоо арай нэг юм тодорхойлох нэг учиртай болдог шүү дээ. Яг тийм л юм болж байна. Яг л. Насны үед гэснээс 40 жилийн гарсан гэснээс гэхдээ хинч хараад таахгүй бахтай тань насыг. Хүмүүс дөнгөж 30 мууч гарч байгаа гэвэл гэж хүмүүс нэг шууд итгэх бах тий. Ер нь бол нөгөө би бас контент хийдэг бүх мөртлөө ерөнхийдөө зураг бичлэг оруулаад гоё газар явахаараа хүмүүстэй хуваалцмаар санагдал тэгэл ер нь айгүйх тийм гоё ресторанд орсон ч тэрийг харуулаад тий гоё фитнес хийсэн ч тэрийг харуулаад гоё нүүрэндээ маск тавьсан ч хүртэл тэрийг үзүүлээд өнөөдөр ийм маск тавилаач гэдэг юм. Тэгээд байдаг болохоор автоматар даагчтай болчтой юм байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө даагч ихтэй. Тэгээд даагч ихтэй болоод ирэхээр миний насыг хүмүүс мэдгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд 20 дөнгөж гарсан хүмүүс чандж जैन 30 дөнгөж гарсан хүмүүс чандж जैन ерөөхдөө нөгөө намайг залуухал гэж бодоод байгаа шүү. Тийм угаасаа явж байна да. Хинч угаасаа таахгүй угаасаа нэрээс. Тийм тэгэл танилцъя барий өөрөө чи үзэл бодол таалагддаг гэх мэтчлээ хүмүүс орж ирнэ. Эмэгтэй хүмүүс ч бас орж ирнэ. Эмэгтэй хүмүүс ороод өөртөө чи найзлахыг хүсэж байна. Тэгээд ямар гоё эмэгтэй вэ?
арьсарчлаа, яадгүй, ийдгүй гэл ингээл аюу хүмүүсээ асуудаг байхгүй. Тэгээ зарим нь бүр ингээ хүлээгээд энэ их ч одоо дараа нь дахиад юу оруулах юм бол доо гэх юм. Тэстэй хүмүүс бас байдаг. Тэгээ Зөө нөө зөө. би өөрөө тансаг юмд амар дуртай хүн юм билээ. Тэр чинь болохоор яг Зөө. гинт суусан зүйл биш байхгүй юу. Мгм. Ер нь бол хүүхэд наснасаа л энийг би ганцаараа эзэмших хэвээр энэ минийх гэдэг нэг юм хөө. Тэгэл нөө гэр мэрт манайх ч олон охинтой байсан шүү дээ. Тэгээд олон охин тахгүй. Тэгээд заавал хамгийн гоёыг нь би аавна гэдэг ч юм уу. Тийм хөө жоохносоо нэг тийм юу та. Хамгийн бага нь үгүй юу? Үгүй. Баана ш дунтхан. Тэгсэн Зөө юм зөө. нөгөө ер нь бол гоё юм бол миний юм гэдэг тийм. Зөө зөө. Их танх үссэн юм ааш. Аха. Тэгээд тэр утгаараа гоё юм амар дуртай. Хоол идсэн ч Аха. нэг адилхан газар хоол идэх сонирхолтой. Кофе уусан ч нэг гоё газар кофе уух сонирхолтой. Найзуудтайгаа суусан ч гэсэн гоё найзуудтай нөө муухай найзуудтай биш нөө гоё найзууд байдаг шүү дээ. Дандаа нэг юм Аха. гоё нэрэг тий. Тийм Аха. найзуудтайгаа суух туфта. Тийм биш бол баг тийм юмд орох дурггүй. Тийм Аха. багтай. Энэ тэгж залуухан харагдаад байгаа нууц нь угаасаа нэгдүгээр гоо сайхны мэргэжлэг, хоёрдугаар яг дотоод гоо сайхан нь угаасаа гоё нэрхтээ гоё залуулаг тийм байдаг болохоор тэгж бас харагддаг байгаа тий. Тэгж бодлоо. Мэдгүй одоо За өөрийгөө тэгээд дүүнхээр тансаг юм гэснээс надад л тэг санагдаж байна. Тэгээд тансаг юм гэснээс балет аяллаа гол одоо юу байх хэвчээ шүү дээ. Тансаг аялал байх дээр зөвлөд байгаа шүү дээ. Зүгээр нэг аялал биш. Тансаг аялал. Энэ тухай гоё дэлгэрэнгүй ярьж байгаа ч. одоо нөгөө манай Ягаад заавал тансаг аялал байх хэвчээ. группийн талаар мэдээлэл гэх юм бол энэ 369 гэдэг групп яг яадаг групп юм гэдэг дээр яг тэнт орсон хүмүүс, хичээл суусан хүмүүс л мэдж байгаа. Түүнээс гаднаас хүмүүс тайлбарлахад айгүй хэцүү. Энэ юу яриад байгаа юм гээл ингэ тайлбарлаад хэлэхээр амар хэцүү санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр манай найзууд хүртэл асуудаг байхгүй. Энэ 300-аас гэдэг групп чи юу яад юм гэхээр сүнслэг аялал маялал гээл та нар айгүй гой газараар аялаад ах юм. Яад юм гэхээр сүнс хард юм аа. Сүнстэй удс тийм аа гэж тайлбарлахаас болохоор хүрчихсэн. Яагаад тэгэхээр тэр хүмүүс яг асууж байгаа нь сайн л байна л да. Гэтэ асуухаас төрүүлээд өөрөөсөө энэ 300-аас гэж юу юм гэж судалж мөдлсныхаа дараа нэг баримжаатай болоод ядаж асууж байгаа асуултаа өөрөө ойлгочоод тэгээд асуувал айгүй зүгээр байгаа байхгүй. Тийм биш хүмүүс бол угаасаа л манай 369 доор ирэхгүй хүмүүс гэж би боддог. Тийм залхуус тархины хувьд тархи ажиллуулахаас ч хүртэл залхаал хүмүүсээс асуу. Тэгээд хамгийн гол нь асуултанд нь хариулахаар итгэдэггүй байхгүй. Итгэхгүй юу яриад байгаа гэл. Үгүй манай 3-6-аас группт орсон хүмүүс баяжт юм аа. Манай 3-6-аас группт орохоор хүмүүс амар эерэг болоод ер нь бол амьдралын утга учирыг айгу ойлгоод эхэлдэг гэл ингэж юм гэхээр наача шашин юм. Дахиад нөгөө асуултанд дахин өөрчлөгдсөн ирнэ ингээл хүнээс ингээд олж мэдээ гэсэн асуулт биш заяа. Үдсэн асуудлууд асууад байдаг. Тийм учраас би хүмүүс тайлбарладаг. Тэгэхээр манай найзууд ингээд надад хэлэхгүйгээр орцсон энэ төр байж байгаа. Тэгээ сая групп аялалч гэсэн нэг хүн бүр жилийн төлөө орсон байсан. Манай найзаас нь би тэгээд яг бүртгэл хийж явахт л мэдчихэж байгаа байхгүй. Их мэтчлээ ингээд яг орой гэсэн хүмүүс бол тэгээд өөртөө хийсий надад ч хэлэхгүйгээр ингээд төлбөрөөр жилийн төлөөд ингээд орсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ 369 гэдэг групп чинь өөрөө тийм тансаг байх хэвээр. Майндээ ч гэсэн тансаг байх хэвээр. Шалахгүй хүмүүстэй харилцахгүй гэж штэ би. Тэр яаж байгаа гэхээр нэг шалахгүй хүмүүс бол уусаа шалахгүй хүмүүс. Тийм хүмүүстэй харилцаад авах шаардлага байхгүй гэдээ би өөрөөсөө цензур тавьсан байгаа гэсэн үг байхгүй. Ерөнхий ойлголт гаднах зөвхөн тансаг гэдэг чинь хэрэглээний талдаа биш байхгүй. Тансаг хүмүүстэй хүртэл уулзсан гэсэн. Тансаг хүмүүс гэдэг чинь өөрөө эерэг хүмүүс. Юм хийж бүтээе гэсэн хүмүүс. Эрэл хайгуулч, хөдөлмөрч дандаа нөгөө эерэг төвтэй тийм хүмүүс. Тэр хүмүүс хүртэл тансаг байгаа. Тэгэхээр одоо манай 3-6-аас группэд тийм л хүмүүс орох хэвээр, тийм л хүмүүс орох хэвээр учраас яг над битийн юм шалгуурыг тавьдаг. Манай багш бол уус амар өндөр шалгуур тавьдаг штэ хүмүүс. Оруулаар байвал бай гэдэг тийм баггүй. Тэгэхээр тийм хүмүүс ордог учраас манай аялал ямар нэгэн арга хэмжээ уулзалт юмнууд зохион байгуулахад
Бүр амар гоё идэг. Тэгээ тийм уулзалт арга хэмжээндээ анх удаа ирсэн хүмүүс тэр хүмүүсийг харж аяга орж ирдэг байхгүй бас. Үе ийм гоё эрэг хүмүүс, ийм гоё хүмүүстэй байнга байх юм уу? Тэгвэл ишиж орчие гэдэг ч юм уу тий. Ер нь бол 3-6-аас гээд группийн хичээл ридүүдийг хальт сосоод тэрийг баталгаажуулахын тулд уулзалт нэг удаа ирж байна. Аялалд явж байна. Тэгэл шууд ордог байхгүй. Хүн чинь амар эргэлздэг амтэн шүү дээ. Тэгэл эргэлзэл яах вэ гэл тий. Уг нь бол тэр эргэлзэхгүйгээр зүгээр нэг $39 төлөөл ч юм уу $69 төлөө шууд ороход тодорхой бүх юм ингээ байгаа штэ. Тэгээ дараа нь таалагдахгүй гардаг ч юм уу тиймэрхүү байхад манайхан болохоор аюу тийм эргэлзсэн байлээ. Шийдвэр гаргахтаа удаан гэх юм уу. Тэгж энэ community бүрдсэн учраас хүмүүсүүд аягүй гоё юм аа. Тийм ч учраас нөгөө ийм хүмүүс ч өөрөө өөртөө хөрөнгө оруулах чаддаг, өөртөө ямар нэг юм одоо юу гэдэг зарцуулахаас татгалздаг ч гэдэм үү тийм байдаг аа штэ. Тийм болохоор ер нь бол манай community-д орсноороо маш гоё найзуудын хүрээлэл, тэгэл маш гоё олон хүмүүстэй харилцсан, суралцсан. Одоо чиний тойрон хүрээлэлд ямар хүн байгаагаас шалтгаалаад чиний амьдрал өөрчлөгддөг болохоос биш чи өнөөдөр ямар юу хийж бүтээснээрээ ч юм уу чиний амьдрал өөрчлөгддөг гэж би боддог байхгүй юу? Нөө. Би ганцаараа яриад зүйлтэй. Sorry. Сэлжээгөө олон дээр асан чи. Рекорд хийгээл байгаа юм тий. Хийгээл энэ. Тэгээ би ганцаараа үлдчихээд ярьж байгаа. Ганцаараа үлдчихээд ярьсан ерөнхийдөө ярьж байгаа. Тэгээ сүүлдээ ганцаараа хитрхи удаа ярьсан чинь сайн. Тэгээ хэсэг админ орж ирэл хүлээж аяа гэдэг байж. Тэг. Тэг сэлжээгөө хэсэг таарчлаа. За тэгвэл дараагийн асуулт руу тэр асуултыг хариулт ингэ тооцох. Би дараа нь сонсоод нөхөө сонсч тий. Эхлээд чи сая юу асуулаа? Би яриасаа жоохон хатуулдаг шүү. Сүүл нөгөө юу асуусан шүү дээ. Ягаад энэ 369 бол 3-6-аас аяллаад юм тансаг байх хэрэгтэй юм бэ гэдэг дээр. Чамаг гарсны дараа би сайн нэлээд ярьсан. За ярьсан бол яг надад угаасаа сая дахиж яг хэрэггүй. Би угаасаа мэдчихэж байгаа. Та надад балет авах ярьж өгсөн юм чи. За дараагийн асуулт балетынхаа аялал руу оръё. Балетын аялал ямар хөө байсан бэ? Балет аяллаа. Энэ удаа нэг жилийн он баярын хүрээнд болохоор зэрэг штэ. Өмнөх аялал дээр болохоор байли руу очиод одоо 7 хоногийн аялал 6 хоногийн аялал болж байгаа штэ. Тэнгүүд нөгөө нэг угаасаа яг л нэг хэдэн хөтөлбөртэй аялал байсан. 3-4 хөтөлбөртөө тэгээд яг нэг локейшн дээр нэг байршил дээр байгаад ингээжсэн. Энэ удаа болохоор нөгөө 1 жилийн ой гэдэг утгаараа тэгээд хоёрдугаарт нөгөө нэг хоног нь олон болчихж байгаа байхгүй юу? 12 хоног гээд. Тэгээ хоног нь олон болж байгаа. 1 жилийн ой гэж байгаа. Тэгэхээр хөтөлбөрөө илүү баялаг болгосон. Тэгээд 3 локейшн сонссон шүү дээ. Тэгээ яг өмнө би ер нь энэ балет ресортод буудлаж үзэх юмсан гэдэг хүсэлээс нь тэрэндээ буудлсан. Тэр нэг эзгүй арал гэдэг өмнө нь нөгөө бата маань одоо тэр үед хийгээгүй ч гэсэн ч дараагийн аяллыг тэгж мочиж хий даанч нөгөө тийшээ очих гэж бүтэн өдөр зарцуулдаг гэж тэгжсэн байхгүй. Тэгээ тэр эзгүй аргалын талаарх нөгөө нэг машин тэрэг явдгүй аргалын талаар мэдээлэл сонссон байсан болохоор тийшээ нь явж үзэхээс ямар гоё идэг бол таа гэж бодсон. Тэгээд яг ингээд миний бодож исэн хоёр аялал ингээд сая ингээд тэр хөтөлбөрт орчиж байгаа байхгүй. Тэр эзгүй тэр хаашаага 2 км үргэлжилдэг ямар ч тийм машин тэрэг байхгүй техник дэвшилтэд техник байхгүй тийм. Хөтөлбөрт юунууд нь ресорт хоолны газрууд нь хүртэл аягүй хөөх юм жижиг амар нэг сэтгэл өнөрчсөн тийм газрууд байгаа байхгүй. Тэгээд ресортод бас бууж үзье гэсэн бууж утсан. Бас л шууд ресортод буугаал чангууд нь очиж үзсэн чангууд буугаал ямар байдгийг мэдэрсэн. Хөл хөдөлгөөнтэй газар бас ямар байдгийг мэдэрсэн. Тэгээ ерөнхийдөө тэгээд бас нөгөө өвүүдтэй гоё юм амар амгалан тэг гоё тансаг вилла. Манай өвүүд чинь бол тансаг вилла гэдгээр илүү даваа талтай одоо шүү дээ. Яг өөр юм гэсэн ингээд нөгөө чочид бодлын бүх юм ингээд ширлдэг биш.
Одоо тэр Аа. том пүүл, тэр том уулзалтын танхим бүгд манайх бид нэр өөрсдөө дураараа ингээд байдаг. Тэгээд ийм хинч бидний ямар авахгүй. Тэгээд ийм дээр Аа. нь аягүй өрөө байртай буудлаас илүү тансаг штэ тэр чинь. Аа. Стартаас илүү тансаг байгаа даа штэ. Тэ. Ресортууд болохоор нөгөө бүх юм чи шеэр болохоор ингээд яг чөлөөтэй бас байж чадахгүй. Яг комьюнитигаа Тэ. хүмүүстэйгээ болохоор виллад илүү чөлөөтэй байх юм байна гэдэг юмыг ол мэдсэн. Хүмүүсийн одоо байгаа Тэ. юмс. Бат тий. Вэлад ялч байснаас л да. Яг бэлэг Виллад зурсан. Тэгээд дээрэс нь яг тухайн хүний яг өөрийнх нь гэр юм шиг тэг хүн болгоод тий яг тийм гэр мэдрэмж юмсан. төрүүлж чадхаар. Тий, ерөнхийдөө манай нөгөө аялалчуур тансаг энийг бүхнийг автсан мэтээр төсөөл гэдэг тийм аялал учраас албаар тийм тансаг аяллуудыг хийж байгаа. Тэгээд тэр вилландаа яг ингээ өөртөө ороод яг гэрийн хайзан юм шиг өглөө нүрчлэгч нэрэл цэвэрлээл бид нар хүнсээ цуглуулаад товөрчөөд үргээл тэгэл өглөөний хоол Тэ. ээлжлэж хийгээл энэ мэдрэмж нь өөрөө 70 тухамсарт яаж очиж ийн вэ гэхээр би виллата амьдарч үтсэн би вилла дээр амьдарч үтсэн би одоо амьдарч гин гэдэг юм 70 тухамсар тийм код өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ кодыг л авахын Аа. тулд энэ аяллуудыг хийж байгаа шүү дээ. Тэгээ дээр нөгөө Аа. виллад хамтдаа байхын нэг тустай юм гэх нөгөө буудалд очихоор чинь яг буудлах хөрөөс гарахгүй тэгээд яг уулзалт молзалт юмнууд дээр л уулзна гэхээс вилланд байхаар болохоор чөлөөт дуулжимж аль тийшээ уулзъя тэнд юуны төв одоо нөгөө нэг вилланы нөгөө нэг лобби хэсгээр уулзаал бүгдээрээ хувь хайгаал нэгнийхээ өрөөг шагаажгүйгээл илүү эрхчлөөтэй илүү гэр бүлсэг болж байгаа байхгүй юу. Тэгээд дээр нь илүү нөгөө нэг бид нар өөрөөрөө байж чадчих байгаа гэсэн үг. Одоо тэр пуулд бүжиглэх тий ямар санд нөгөө бүжиглж байгаа бичлэгийг тавьсан ч хүмүүс авир сонирм бичээд тэгэл бид нар яг тэр чинь энгийн амьдрал байгаа даахгүй энгийн амьдрал зүгээр энгийн тэнцээ бид нар чинь хоорондоо бүжиглээл тамхиа дутаал юу гэдгийг те санахж үзэл тэгэл тэнд юусаа алкогол өдр хэрглэж байгаа нэг ч хүн байхгүй угаасаа ямар сонирхолгүй болчихж байгаа байхгүй яагаад гэхээр тэрхүү байгаа нь гоё байгаа учраас илүү сайхан байлгах гэж алкогол ч хүртэл хэрэглэх шаардлага байхгүй бие хордуулах шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй. Гэхдээ тэр нөгөө нэг шуугаад уучлаа. Тэр шуугаад арсан бичлэгэндээ нэг жоохон залруулга хийх бол тий. Тэр чинь ер нь бол жоохон хэтрүүлэгтэй тийм зориудаар хүмүүсийн анхаарлыг татах гэсэн бичлэг байсан шүү гэж хэлэхгүй бол. Тийм тэрийг албаар хэлсэн. Гэхдээ би болохоор 3 4 дубль тавиад тэгэж за энийг нь болж чинь зогсож гэж ерөөхдөө найруулгатай шүү дээ. Тэрийг яахгүй бол арай хүмүүс чинь юу амар аялд явцсан юм бэ гэдэг буруу ойлголттой аваад байж магадгүй шуудлаа. Энэ нэг дуудлага яриад тах шүү. Энэ хүргэлтийн юм шиг би нэг энэ дуудлагыг авчаад игээс ярьж байгаа. Нэг минут л боллоо. За. Тэг. За тэр хооронд таны бичлэгийн тухай дахиад жоохон дэлгэрэнгүй яриа. Хэрвээ та нар үзээгүй бол баг сайн болж байна. Гэтэ баг нэлээд хүн үзсэн байсан л да. Сүүл бүр сая гаруй хүн үзсэн байсан. Тэгээ бид нар яг тийм бичлэг хийгээд ямар хуу хандлт авах нь вэ гэдгийг ерөөхдөө турш маягтаа нэг тийм бичлэг хийсэн юм аа. Эхлээд дандаа ирчүүд зогсож байсан байхгүй. Ирчүүд зогсож байгаад бичлэг хий гэжсэн аа. За баахан ирчүүд болж байгаа онцгой манай. Зарим нэг эмэгтэйчүүдээс бас зогсоогоод ингээд яа гээд. Ер нь бол зохиолтой тавилттай бичлэг байсан шүү. Тэгээ сүүлд баг сая хүн үзээд янз янзын коммент төлөд орж ирээд тэгээ сүүлдээ за бидний төсөөснөөс бодчихсоос хамаагүй хүн хөрчлээ, гол зорилгоо биелүүлчлээ. Хандлт авах ер нь зорилготой. Тэр зорилгоо биелүүлчлээ. Тийм болохоор тэгээ зогсоё гэж бичлэгийг зогсоосоо. Балига аялал одоо хүртэл бодогдоол байна шүү ер нь. Нүдэнд харагдаад тэнд чинь гой зөндөө болсон доо. Яг хөрөлтийн хүн залсан байна. Бид тэр хооронд бас яриад хичлэх ганцаараа. Тэгээ баялаг аялал миний ингээ юунаас одоо болох гарахгүй бодогдоол яваад байна шүү дээ. Та ч бүр сая дөнгөж ирсэн болохоор бас өөр ойрхон санаж байгаа бах те. Тийм би ч бас нэг замаараа Гуанчжоу ороод юмнууд бүтээгдэхүүн юмнууд судлаа тэгээд ирсэн болохоор. Өчигдөр ирсэн үү? За. Нэр ирсэн чинь түрүүнийхээ нэг үгийг дахиад нэг хэлээч нэг зөөр үг шиг үгээ титэм үг гэдэг байна шүү. Яс гэлээ. Нөгөө чатар хоёлоо чаталдаг. Хүн нөгөө нэг амарсныхаа дараа ядарснаа мэдэрдэг юм байна. Яг тухайн үед ингээд Гуанчжууд чинь ингээд байлгаас ядарч ирж байгаа мөртлөө нөгөө ядарснаа мэдгүй тэр чигээр явсаар хаал Гуанчжууд өдөрт баг 16 цаг алхалт хийж байгаа байхгүй. Алхалт хийгээл наашаа чаашаа яваал тэгээ ингэжсэн чи тухайн үед би ингээд ядраад энэ
Минийх амар мэдрэхгүй байхгүй. Тэгээ гэртээ ирээл амарсан чи ямар амар ядарсан юм бэ. Яг тэгж яагаад хүн амарсныхаа дараа ядарснаа мэддэг. Тэгээд жаргал үзээгөө ижиж нөгөө нэг жаргал үзээгөө ижиж зовсноо мэдхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө жаргал үзчихэж бас зовсноо би өмнө нь ингээд зовоод исэн юм шүү дээ гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар чи сая Балиг аялал дээр ингээд бас жаргаж үзэж байгаа байхгүй юу? Үгүй ийм амьдрал бас байдаг юм байна шүү дээ. Гэт одоо нэг зовоод байгаа ч юм байхгүй л дээ. Гэхдээ яг бас ийм тансаг юм байж болд юм байна гэдгийг юм код орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр байнга л хүн яаж явах хэрэгтэй юм шиг өөрийгөө тавтаа тухтал байлгах хэрэгтэй юм шиг байна. Тэ? Харин амархаар яаж ядарснаа мэддэг. Жаргахаар яаж зовж яснаа мэддэг. Зовхоор яаж жаргалтай байснаа мэддэг гэж байна шүү дээ. Одоо үзэхээр яг л тэгээд байгаа шүү. Би цаар зур яриан дундаас ийм гоё титэм мөг өөртөө олж авсан байгаа. Энэ үгийг тонхоглоё. Тэр хаяж гисэн амаргүй хаяж гисэн жаргажээ ганцаараа ч гэсэн амаагүй жаргал гэдэг юм мэдэрчээ л гэж хэлээ да тий хүмүүст. Тэр яалчгүй ингээл ядарсаа мэдгүй яг ингээл гэртээ очоод ингээл амархаар амар ядарсан байдаг. Тэрийг мэддэг шүү дээ. Сая балигаас яг тэгсэн л дээ. Би ч бүр 2 хоног би ч ажил нөгөө ажилдаа байж байгаа ажлаасаа шууд балет явсан байхгүй. Тэгэл ажлаа уцаа замдаа солилж явсал. Тэгэл балет буугаал. Тэгэл эхний өрөөнөөс эхлээд бараг унтаагүй те. Нойрны зүрээш гараагүй байсан болохоор удахгүй байсан. Тэгэл унтах цаг завч байгаагүй тэгэл. Донд нэг хамгийн дээд нэг 6 цаг л унтсан баг та. Тэгэл явж ирээл нэг амар ядрахгүй байсан юм нэ. Ирээл гэртээ ирсэн чи 2 өдрөөс амар унтчих. Ядарсан мэдэрсэн байж. Машинд амар унтж байгаа. Шүсэг ажилтдаг. Онгоцонд би нэг унтааг шүү дээ. Машинд бас тэгвэл автобусан нөгөө савайл явахаар унтъя гэсэн чинь бас унтчих чадахгүй байсан. Тэгээд ер нь бол аялалд бол тийм байсан. Тэгээд энэ 3 төрлийн локейшн дээр нүүцсэн. Тэгээд ерөнхийдөө Балиг бараг ингээд мэдчихэж байгаа байхгүй юу. Одоо дараагийн аялал дээр бараг ингээд те энэ нь дайггүй юм байна, энэ нь дайггүй юм байна. Бүх 3 локейшн мэдчихэж байгаа учраас өшөө бүр гой төлөвлөгөө гаргахаар л надад санагдаад байгаа шүү дээ. Миний хувьд бол саяных бол үнэхээр бест байсан. Үзэх харах юм одоо бараг. Одоо Килийн арал дээр бид нар очсон байгаа. Тэгээд Чангу дээр resort-д тонсон байгаа. Тэгээд Өвөдөд тансаг вилланд тонсон байгаа. Яг энэ гурыг шалгаруул нэгээс 3-ын хооронд чагсаа гэлж чи алинд нь яаж чагсаах вэ? Нэгд нь тэр хоёр тус нь тэгж дугаарлах болоо за эхнээс ингэж яриа. Дугаарлах аим хэцүү. Тийм болохоор яг онцгойд нэрээ. Гили айлендер очиад ирсэн чинь амар өөр авсгалаа авч угаасаа автоврын хэрэгсэл байхгүй. Явж байгаа цахилгаан мофет дээр яваал тэгэл морсоор дандаа тэгэхээр нэг тийм гоё. Нэг яалтчгүй нэг арал тусаа нэг өөр баригч шиг өөр газар очив шиг тийм сэтгэл төрж авч. Тэгээд дээрээс нь байгаль амар үзэсгэлэнтэй тэгэл тэн дээр усан онгоц яваал гоё байсан. Resort-ийн хувьд болохоор яг resort нь байгаад тэнгуут яг цуглаал тэгээд тусдаа ороос өрөөнд орсон байсан. Тэгээ явж байгаад хоёрдугаарх нь юун дээр байсан шүү дээ. Өвөдөд очсон шүү дээ. Өвөд очоод виллад очсон чинь ёо тийм байлгүй ямар гоё юм бэ гэж тийм мэдрэмж авсан шүү дээ. Би ч өмнө нөгөө бас байлад очсон виллад очижсэн болохоор тэгэхээр хоёрдугаар очсон чинь яг нэг таньдаг гоё байх хэвээр газар ирж байгаа юм шиг. Тийм байлгүй. Яалтчгүй тансаг аялал гэдэг байсан. Яалтчгүй гоё байна да гэсэн мэдрэмж төрсөн. Тэр виллаг очих мэдрэмжгүйгээр бас ретритийг төсөөлөхөд хэцүү байлаа. Тэр нь бол. Вилла тийм аз. Тэгээд огт тэр бид нар ч гоё нөө юу хийсэн шүү дээ. Саунд терапист шүү дээ, тий. Ёо. Тий обот саунд терапи тэр өрөөнөө шууд хийгээл тэгэл тий. Гоё юм болсон. Тэгээд Чангугийнх болохоор угаасаа өмнө нь бол Чангуг ерөөсөө мэдрээгүй шүү дээ. Балигийн хотын төмөө авцаа ер нь мэдрээгүй шүү дээ. Тэгээ сая бол Чангуг мэдрээд багш яг амьдардаг байсан газрынх нь яг тэнд очиж амьдраад тэгээд хотын соёлыг ерөөдөө мэдрээд тэгээд дээрэс нь хийх юмнууд амар гоё дүндээ хийсэн грэви. Тэнд дундаас мотоцикл унаад явсан. Тэр миний хувьд бас нэг л хамгийн гоё хайлайт нэс. Балет мотоцикл унах гоё юм байлээ. Багш наваа тэгээд хоёлаа мотоцикл унаа яг. Манай нөгөө юуны гадаа resort-ын гадаа нэг хэдэн хүмүүс спорт байк унаа явуулсан шүү дээ. Тийг харчаал спорт байк авъя гэдэг.
бодсон байсан чинь багшгүй Harley гоё гэдэг. Harley гоё гэсэн. Харли ингэсэн штэ. Тоо багш тоо Харлитай ингээд зөөр хөдлөөл ингэсэн чинь нөгөө тэр дуу муу ямар амар тийм Амар байгаас тэ. ингээл ингэсэн чинь тэр Бали тэр Балигийн чангууд те тэр хамгийн бүр амар бест тийм нөгөө юу байгаа аахгүй юу? Resort club байгаа аахгүй. Тэгсэн чинь хүмүүс ингээд жирийн ингээд одоо юу унж байгаа штэ. Жирийн мопед ингээд унаал явж байгаа. Тэд нар чинь тэгэл дандаа л бас тэр бомтон саятнууд байгаа штэ. Тэгсэн чинь манай хоёр гарч ирээд надад өдрөж авахгүй юу энэ. Манай хоёр гарч ирээд нөгөөтгөө дүрм гэж хаазын нөгөө ингээд тавсан чинь вау гэдэг нөгөө Европод ингээд битүү ингээд тойрсон. Тэгээд дандаа шараад байсан тий. Тий, шараад ингэсэн. Баар бүгд дээр ингээ хаагдсан учраас нөгөө яг үүдээр нөгөө овоорлдоод нөгөө нэг тий дөнгөж яг баар тараад хүмүүс баараа тарж байсан хүмүүс ингээ үүдээр нь оорсон. Тэгсэн чинь тэр шарууд ч угаас Европод ч угаас аймаг гоё нөр. Яг ш нанууч бодод усууд. Тий. Гаргадаг төрлийн хүмүүс ч тий. Шууд бодож байгаагаа илэрхийлцдэг. Тэгсэн чинь яасан сэргээ нөгөө багшийн ард суугаад ингээл би сая гэдэг олон хүүхдүүдээс өсөлтөл би сонсохгүй. Тэгээд суусан чинь би яаж яах нөгөө бикинитэй ингээд нэг юм бандаж шав юм гэрэлцсэн хувцсан. Тэгээд ингэсэн чинь вау гэдэг хүмүүс нь ойрлолтол хойно ойрлол баахан шараад ойрлолтол багшмөр огшоол тэгээд нөгөө хайрлага бүр амар дуургаал чийч урж хойно дуургаал хэлсэн. Би урдсан хойно л тэгээд намайг яасан ч бас тэр яг нэг хитэн шарууд намайг руу хараад дуургаараа гараараа мушгаал. Тэгэл би хөөрөл дуургаал нөгөө ч бүгдээрээ ойрлол. Амар хаад саргай юм. Хүмүүс жуулцтай анхаарлагдтал. Тэгээд болно ч амар гоё тий нөгөө нэг одоо нэг Монголд тэгээ ойрлуулах юм бол баг мухан хар цараа тий ямар ойрлол шөнө орой тий яг тэгэхээр аахгүй тий. Тэндээс хүмүүсийн мэдрэмж бол шал өөр байсан. Бүгдээрээ гоё яг бараас клубаас гарч ирээд бичигдэл гараад ирсэн байсан. Яг энэ дээрээс хоёул жишээ аваад яриа заяа. Яг энэ дээрээс хоёул жишээ аваад ярихад шүү дээ тий. Гадаад хүмүүсийн майндсет яаж вэ? Монгол хүмүүсийн майндсет яаж вэ? Энэ дээр яг зөрөг гарч байгаа байхгүй. Одоо жишээлбэл бааны гадаа ингээд хайрлагаа дуургаад ингэх юм бол нэг эрэгтэй ч ер нь бол эрэгтэй хүмүүс илүү атаарх байт юм лээ шүү дээ. Харьцангуй манай Монголын хувьд бол тэмүүд ингээ эргэжтэйчүүд ингээ яраагаал энэ ямар анграпстаа гэл ингээл те дотроо юу ч бодчихоо мэдэхгүй те тэгээ хойно суусан хүүхний нь одоо тэр нь одоо би байгаа штэ хойно суусан хүүхний ах энэ одоо бүдүүн авгаа одоо юу байдаг ч гэдэг ч юм уу яг айгу тийм өөсөн маягтаар юм хардаг байхгүй тэгээд тийм хүмүүсийн бохирдсон тарих оюун сэтгэмжин дотор нөөр ямар ч цэвэр зүйл орж ирэх ямар ч боломжгүй байдаг байхгүй. Тэнгууд нөгөө шарууд буюу Европод яаж ирсэн алгаад тагшаад өшөө дуургаад яваадаг гэх айгуу тийм яагаад дэмжсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тийм дэмжсэн ингээ огшуулсан байгаа нь өнөөдөр тэр хүмүүсийн майнд ямар байгаа нь харагдаж байгаа байхгүй. Тийм учраас тэр хүмүүс байлаад ингээ явж байгаа шүү дээ. Аялаад явж байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэсэж манай нөгөө бүүн болдог нөгөө рилчлэг шүү дээ. Тэрний даахсаа яасан. Тэр үнэн бохирдсон ус байгаа байхгүй. Тэгээд одоо тиймэрхүү юмнуудыг харахаар нөгөө ингээд уурлан гэхээс илүү инээ төрдөг болсон л та бас илүү эмгэнэлтэй санагдаж байгаа. Ер нь тийм хүмүүсийг харахад өө ямар эмгэнэлтэй юм дээ. Өө ямар инээдтэй комент бичдэг юм дээ. Чаваас энэс илүү юм бодож чаддгүй юм бахта ухааны юм бодоод ерөөдөө нөгөө илүү өрөвддөг болсон. Ерөнхийдөө тийм майндтай хүмүүсийг өмнө нь болохоор би яадаг байсан бэхээр өрөвдөн гэхээс илүү юу яриад байгаа маа ингээд өмнөөс нь хэвдэлдэг ч юм уу тэгээ дургуцлал илэрхийлж ч юм байдаг гэсэн бол одоо бол эсэргээр ямар хөөрхөлтэй хүмүүс ээ энэ мэдрэмжийг энэ хүмүүс авч үзээгүй гэд боттоо гэж дотроо бодож байгаа байхгүй юу зүгээр л ингээд баал тэргүй хүн болгонд бандаж левчтэй явж байгаа угаасаа тэгж явдаг газар угаасаа баалд нариц ингээд стрессээ тайлах гэж очдог дэлхийн хүмүүс очдог газар шүү дээ тэгж яхад энэ хүмүүс тэрийг мэдэхгүй бандаж левчтэй бүжиглэх нь эдний хувьд болохоор баг ингээд нэг юм сатар самуун юм шиг санагддаг сатар самуун саявтад толоо харсан юм шиг те тэгэхээр хөөрхий дөө яана юм үзэх болоогүй л энэ яана үзэтгэн саач гэж хурд бодох шиг тэгээ сөрөг комент бичиж байгаа хүмүүсийг хараад амар өрөвдсөн тэр байкта явдаг хэсэг бол яалч бест байсан байкта тэр биш байк гэж байк тэгээд Harley chopper тэгээд яасан чинь бас ингээд ордуулаад ингээд зордуулаач яг тэгээ ер нь ингээд пар гэж явж байгаа шүү дээ тэгээ явангууд тэр хамгаалч нь хүртэл бүр амар зам гаргаж өгсөн бидэрт бүр тий айгуу нөгөө лакшри хамтчихлээ тий тэгсэн юм бүр нэг зам тавиад бүх машиныг зогсоонгуудаа бид хоёр моциклтэй хүмүүсийг явуулж магаалал вау үнэхээр гоё experience авсан. Чигээр тийм шиг experience авсан.
Яг байна. Тийм Угаасаа нөгөө экспектиг. багшийн санал болгосон юм болгоо айгу зүгээр байдаг. Тэгээд би та хоёр зүгээр одоо байк хөсөлсөн байсан бол тэр мэдрэмжийг хизээч авахгүй л байхгүй. Тийм шүү дээ. Би Тэ? ч өөрөө энд Тэ? мотоцикл унаад явж байхдаа хизээч тийм мэдрэмж авдаг. Угаасаа энд бол Harley, миний Harley байтугай амар том Harley унаал явж байдаг. Ингийн үзэл ахгүй. Тэн Балид унах бол шал өөр мэдрэмж байлээ. Тэгэл чи мотоциклын соёл угаас хөгжсөн газар ш баахан мотоцикл буфет Тэ. байгаа ш тэ. Тэнгуус чи хоёрлаа ингээс туг явахаар бүр амар гоё юм бэл. Тийм тэгэл клуб хамгийн гол нь клубын үүднээс клуб тараад чи хойноо нэг хүүхэн сонлоод багш хойноо нэг хүүхэн сонлоод тэгэл нөгөө нэг юугаа гоё хаацлал ингээл явахаар чинь шал өөр мэдрэмж юм билий бас тий. Тийм бэл. Надад ч Эсэг гэсэн бол тэр мэдрэмж байсан. шинэлэг байсан. Тэгээд вау гэл тэр хүмүүсийн ойрлж уухайлж ойрлж байгаа, морилж байгаа, дэмжиж байгаа бид нар л амар гой санагдсан. Тийм ч учраас багш угаасаа угаасаа л энийг унжиж яг ийм мэдрэмж авах хэрэгтэй байна гэдэг юм бас мэдсэн. Тийм бэл. Бүр олоолаа байл бүр амар харагдсан байл. Тэгэл тэр чин тэгээд нөгөө түрээсэн гадаа авчаал тайлуу явж байгаа ш тэр хооронд чинь бас нэлээ явс. Тэгсэн чинь хүмүүс чи гэрэн тохион дээр зогсон гол хүмүүс ирээ зураг мораг тараал. Юу болоод байгаа вэ? Ингэж бодсон. Одоо нөгөө Монголд болохоор тийм нөгөө бүр юм клуб байдаг шүү дээ. Facebook тэр одоо мотоцикл сонирхчтэй нөө. Тийм. Тэд нар ч ингээд сүргээрээ ингээд нөгөө нэг сүргээрээ гэж ярих юм уу. Унаал ингээд хотын гудамж гээд бүгд хар хуцаа өмсө хар сахаа өмсчээл ингээд. Хүүхнүүд зүйлээ тэрийг амар сонирхож байгаа. Тэгээд айгүй хэмжтэй гой тачаангуу бие мийтэй тачаангуу хар хувц хар юм бүр юм бариу өмсцээ тэр ингээд явж байгаа байхгүй гой харагдтыг. Тэгтээ амар надаас амар хол юм шиг санагдчихсан байхгүй юу. Би угаасаа машинч барьдгүй хүн. За тэрний ард суугаа тэрийг тгийж чарлуулад тэгээ надад амар аюултай унааны хэрэгсэн шиг санагдаад тэгээ ингэжсэн чи сая бол тэрийг балид үзээд ямар ч аюултай санагдаагүй, ямар ч надаас миний амьдралаас амар хол санагдаагүй. Тэгээ тэр хүмүүсийн кафег би тэр үед нэг ойлгосон байхгүй юу? Нэг муухай юмнуудад чарлуулаад яг л гэж бодсон. Муухай юмнуудаа ямар амар чарлуулдیں۔ Ямар албаар хаа зүгээд ямар ядаргаатай ингэж боддгийсэн байхгүй. Тэгсэн чинь тэр чинь тэгж хаа зүгчээч тэр чинь амар сүртэй байлаа шүү дээ. Явж юусоо болохгүй байл. Саад тэгж хаацж явах хэрэгтэй байлаа. Тэгээд тэрэн дээр суугаад явсан мэдрэмж ингээд нөгөө тийм хөнхөн ингээд нисэж байгаа юм шиг яг юм шоу нисэж байгаа юм шиг. Яг тийм байлээ. Тэгээд ер нь бол эмэгтэй хүн бол заавал тийм юм дээр сууж эсвэл өөрөө унж шавдаг юм ахад хойно сундалдаг ч юм уу хэрэг өөрөө унах боломжтой бол заавал тийм тэр хувцсыг гой өмсөж байгаад унаж үзэх хэрэгтэй байх шүү гэж бодсон. Тийм яалчгүй амар гоё экспириенс. Машинтай харьцуулшгүй зүйл байхгүй юу гэнэ. Харьцуулшгүй. Тэгээд одоо хэрвээ би Монгол дахиад тийм хүмүүстэй дахиад таарлаа шүү дээ. Тэгэх юм бол одоо яг нөгөө нэг тэнд балид байсан. Шаралч гэж баг юм ойрлох үзэгч болчихж байгаа. Тийм. Чинь тэгээд ямар нэг байрны голд мол өрлөлөд яваад байхгүй юм чинь төв зам дээр олон нийтийн юудаг хэсэгчтэй шуугантай хэсэгчтэй. Тийм газар бол гоё соёл байхгүй юу бас. Нэг талаараа. За мотоцикл нэг тиймэрхүү байна. За өөр гоё юм юу ийсэн бэ? За клуб орсноо ярих юм уу? Хичнээн клуб орсон бэ? Клуб ч мар өдөр болго хүүшээ юу байсан шүү дээ. Өдөр болгон биш өдөрт 3-4 клуб орсон. Гилийн арал дээр яасан бэ гэсэн чинь. Гилийн арал дээр яасан бөөнөр ороогүй те. Цөөхөн 6-7 явсан те. Тэр чинь клуб ч сонголтоор амраг гэж бодоод те. Тэгээ явсан. Тэгсэн чинь та ганцаараа салаа явсан. Би бас ганцаараа салаа явсан. За эхлээд би гоё ярьж ганцаараа салсан бэ. За. Гилийн арал ч угаасаа бид нар нөгөө гилийн арал дээр ямар байх амар амгалангүй байх бас бодолтой очсон шүү дээ. Тэгээд ресортод бууж байгаа. Тэгээд нөгөө нэг яг манай одоо гилийн арал ч өөрөө гилийн арлын ресорт ч ерөөсөө 5 алхаал 70 эрг. Тэгэл 70 эргийн бич, тэгэл тэр кино театр, тэгэл тэр далаа руу хараад нэг коктейл уудаг ч юм уу эсвэл гоё коконот те ус уудаг ч юм уу ингэж харж хараад уугаад манифестээ хийгээд мөрөөдлөө яриад өөртөө яриад Асын одоо ирээдүгөө төлөвлөөд ийм зорилтоор ерөнхийдөө нөгөө аялаа төлөвлөсөн байхгүй юу. Тэгээ яг тэр зорилгоороо ч явсан. Тэгээ гилийн арлын 3 өдөр дотор нэг л одоо тийм шоуны арга хэмжээ байсан. Тэр нь болохоор
хувийн усан онгоцон дээр бид нар зөвхөн тэр онгоцыг биднэрт зориулж худалдаж аваад тэгээд нэг өдрөөр нь түрээслээд тэгээд тэнцээ ястаа нэрэ бүх юма хийгээд тэгээд тэр тийм л нэг парти хийсэн. Тэгээ үлдсэн нь болохоор дандаа сонголтоор хийсэн байхгүй. Тэгэл орой өрөөрөө орсон чинь нэг л юм дутуу. Унтна гэсэн чинь унтах цаг хүртэл хайран ийм гоё аралтай хэлчихэд унтаад хараа яах вэ? Нойрыг бол тэгэл хаанч авна штэ гэж бодонгуутлаа би шууд гараал тавьчихсан. Тэгэл Гараад давхсан гэж хоёулаас гараад дээ. Хоёулаа сундлаад тэгээд хоёулаа сундлаад тэгээд хүмүүс те. Тий. 6 долоолаа. Зарим хоёроос сувж ирээл. Тэгээ хүмүүсийг урд татаад тий аялаа чи. Тэгээд очингуутлаа салчиж байгаа байхгүй юу? Нөгөө манай залуучууд чинь арай залуучуудын юм шахацлсан газар ороо. Тэгээ би тэр шахацлсан газар орсон чинь надаа чимээ тэр дууныхын темп мэмэн жоохон таалагдахгүй. Жоохон айтан газар ороо. Цаашаа. Тэгээ цаашаа алхаад явсан чинь арай нэг юм нөгөө мачата Латин Америк мужиг хийдэг. Тэгээд арай нэг юм зай талбайн ч гэсэн айгүй цөөхөн хүнтэй ч юм уу. Яг тэр шиг шахацдаагүй гэхдээ хүн ихтэй. Тэгээ тийм газар ороод тэгээд тэндээс нэг коктейл авч ууж тэрүүгээр хүн амтнаа бас ярилцаад байгаамаа. Тэр чинь солонгос хоёр залуутай таарлаа, ярилцлаа. Нэг шар залуутай таарлаа, ярилцлаа. Тэгэл ингээл яваад. Тэгэл дараа нь дахиад Итали нэг юм газар очиод тэгэл цаашаа дахиад ингээл 3 уух юм аа. 3 газар уусан шүү дээ. Тэгээ нийт 4 газар орж байгаа байхгүй юу? Хийлээ аваад. Тэгээд нөгөөдөлтэйгээ нийлээс чи нөгөөдөл чи нөгөө газараасаа гараад кондишнтэй хэлээ алч аим халуун болохоор кондишнтэй клуб болчих. Night club. Надад тэр кондишн аим таалагдал. Тэгэл ингээс ирүүцэх гэж гээл. Тэгэл тэр night club-т байж байгаад хэдүүлээ өндөрсөн шүү дээ. Тэгээ ерөөсөө тэнд ерөөсөө уухгүйгээр ерөөсөө л ингээл яваадсэн. Тэгээд тарахад би очиж уулзаагүй юу? Би яасан гэхээр яасан штэ. Бөөнөрөө тэр амар шарууд орсон, амар бужигаатай газар орсон штэ. Тэгээд л ороод бүжиглсэн чинь монголчууд ч нэг тойроо зогссон юм байна штэ, тий. Тойрог өсгдөг. Тэгээд харин тэрэнд нь би дасдаггүй. Тэгээд яжил би ч эвслэхүү хүн чинь эвслэхүү дээрээс нь уугаагүй байхгүй би чинь тэр өдөр. Тэгэнгუთ ч нэг бие бариад үзэж чадахгүй. Тэгээд тойроо зогсчихоор би нэг хараад байгаа шиг юугаас агадаа. За энэ биш юм байна гэдэг. Тэгэнгუთ би салаад шаруудын донд ганцаараа орж байх юм бүжигсэн. Тэм чи хүмүүс янз бүрийн асуугаад танихгүй хүмүүс танилцмайлтаад. Тэгээд харин гараад нөгөө өдөр буцаа очив. Тэгсэн чинь нөгөө за өөр газар орё гэдэг. Тэгэхээр тэгээд тэр кондишнтэй газар ороод за тэгсэн чинь тэр амар харанхуу амар лазер гэрэл мэрэлтэй гоё газар байсан юм аа. Тэгээд тэгсэн чинь маргахан тэнд орсоо дахиад тойроо зогссон байхгүй. Тэгэхээр за би угаасаа чадахгүй байна гэдэг. Тэгээ бүр ганцаараа гараад яваад тэгээд нэг Боб Марлигийн дуу муу амьдэр дуулж ирсэн шүү дээ. Докл хүмүүс, докл хамтлаг нь. Тэр амар гоё эс. Тэнд очиж баахан сууж агаад тэгээд цаашаа газар тэр хавар алхаж үз ямар газар байдгийг алхаж үзээд бусгатаа яг 70 эргээр алхаад яг клубууд нэг 70 эргээр болохоор бас гоё юм байлээ. 70 эргээр алхангууд эндэлт нь гоё хөгжим яваал. Тэгээ явсаар байгаа та хэдтэй нийлсэн шүү дээ. Дуусгай алдаад. Тэрээс алхаал дараагийн клуб тийм аастай. Тэгээд тэр өдөр гил арал дээр чи би 4 газар орж байгаа. Тэгээд 2 хоолны газар орж байгаа ш. Тэгэж дамжиж байна. Таач бас амар эзэм байл шүү дээ. Уухаар идээд. Амар эзэм биш дээ. Нөгөө Корея стайл та. Идэж одоо яваал идэл уугаал яваад. Одоо каракел дуу байсан биз дээ баг. Тэгээд маргааш юу лээ? Тэгээ ерөнхийдөө гил арал чи ингээд дуусчих واخ. Нэг өдөр нь бүтэн юун дээр ягаал усан хосон дээр шоодол нэг өдөр нь тэгээ шоодол. Тэгэл дууссан тий. Тэгсэн. 2-3 хоног чинь тэгэл нүд ерөнхийн зуршил авчихсан. Харин 3 хоног амар хурдан юм байлээ. Сангуу дээр болохоор зэрэг бидний нэгдсэн арга хэмжээ юун дээр Савая дээр л очих байсан. Тэгсэн чинь нөгөө Савая руу маргааш нь очих байхад чинь хүмүүс наад нэг өдөр бас зүгээр яахгүй хаач гэсэн хүмүүс зүгээр тий. Харин яг явхад 2-3 хоног өссөн байсан тэгэл. Тэгээ финиш руу орсон. Яагаад гэвэл хүмүүс маань бас овоо илүү тутан олоод илүү найзууд болоод тий илүү нээлттэй болоод эхэлчихсэн учраас харьцангуй нөгөө хоорондоо нийлээд юм хамаа зохион байгуулад хоорондоо хөтөлбөр байхгүй ч гэсэн тэ өөртөө ингээд бүр гаргаад яваад байгаа байхгүй юу. Тэгээ финиш дээр очисон заяа. Тэгээ финиш дээр очиод
Саваяа руу ууг нь очиж үзчихэд финис рүү очих гэсэн. Тэгээд Саваяа руу очихгүйгээр финис рүү очсон чинь финисийг вау гэж байгаа байхгүй. Саваяа чинь бүр вау гэдэг газар байхгүй. Саваяад очил яг нөгөө бид нар ч нөгөө тасаг те ширээ Саваяагийн хамгийн үнэтэй хамгийн веб сайтай байрлал дээр нь бата бүтэн сарын өмнө захиалга өгсөн байхгүй. Тэгээд захиалга өгчөө тэгэхгүй л чи нөгөө нэг яг тухайн өдөрт нь ч юм уу 7 өдрийн өмнө ч юм уу захиалга авах явж боломжгүй. Тийм газар тэгээд сарын өмнө VIP суудлаа юм чинь. Тэр бүр бидний нэрийг бичсэн тий. Тий. Бичсэн ингээ гарч ирсэн шүү дээ. Батагийн нэрийг бичиж 369 гэдээ бичээд ингээ гарч ирсэн шүү дээ. Тэг чинь тэгээд захиалга өгсөн учраас тэгж байгаа байхгүй. Тэгээд дээр нөгөө нэг алтан мембер бас болсон юм байлаа шүү дээ. Манай Батар чинь. Тэгээд тэр хамгийн үнэтэй локейшн дээр тэгээд тэр Саваяа дээр очиход надад анзаарчихсан юм юу гэхээр илүү хай төвшний хүмүүс байгаа санагдсан. Одоо нөгөө илүү шоучд гэхээс илүү нөгөө одоо нөгөө амгтайг ярьж чаж арай онцгой сонсох юм шиг. Элит тий арай нэг өөр хүмүүс байсан. Тэгээ тийм хүмүүс чинь ингээд амар савчаад бүжиглэл орилж арлаа тэгээд авахгүй хэрнээ цаанаа нэг эрэг нүдэрээ хажуугаар явсан чинь нүдэрээ нэмсгэлэл зөрж байгаа байдал би авч явж байгаа байдал амар таалагдсан. Тэгээ ер нь бол Саваяа яг миний яг шоудах хэвээр газар юм байна гэж би бодсон шүү дээ. Ганц юм нэг 10 цаг гэж хаачсан билээ те ажлын өдөр. Тий. Манайс жоохон орой очсон те сугалгасаар жоохон хүмүүс чинь стонцдаг байгаа. Уг нь бол юу юм бэ л шүү дээ. Эрт очиод гоё нар мар жаргахыг харах гэсэн байлаа шүү дээ. Тий, яг үнэ. Тэр яг сугалгасаар байтал жоохон оройтой тэгээд яг нар жаргаж яхад оролдоо байтсан. Тэгээ жоохон бичлэг зураг мургаа жоохон дутууд юм авсан. Гэтэ яг энийг болохоор дараа дахин очих гэж байгаа юм байна гэж бодсон. Дараа дахиж ирээрээ гэсэн тохиох гэж хүлээж авсан. Тэгээд тэрийг их бодоагүй. Тэгээд финис дээр болохоор финис бол зүгээр л угаасаа л бүр амар гоё. Гэтэ гоё л доо. Гэтэ нөгөө нэг финис бол бас cool юм байлээ. Vibe-наас амар таалагдсан. Тий, залуучууд ихтэй. Бас тэгээд пүүлтэй болохоор пүүлэн дотор бүжигдэж гоё юм байлээ шүү дээ. Бөөнөрөө. Хайсан пүүлтэй шүү дээ. Хүмүүс орохгүй байсан болохоос шүү. Тэгээд яа нөгөө нэг хүмүүс нь жоохон юм ахиун насны болоод гэсэн юм. Ахиун байсан юм чинь ажлын 2-3 дахь байлоо. Тэгээд цөөхөн хүн байсан юм болоо. Тэр болохоор Савай чин зөөр юм баахгүй. Мемберүүд хагасаа масаад бол алдаг баха. Тий, бүр амар private team юу, бүр амар нээлттэй team клуб бас биш юм билээ шүү. Тийм болохоор тийм ялгууртай болт юм би. Тэгээд тэр зөөгч мөөгчийг үйлчилж байгаа бүр үнэн хаяас. Тийм бил. Уугаас тавилаа. Тэнд бол бид нар угаасаа уух гэж очсон шүү дээ. Сет мэд захиалцсан байсан учраас тэр уун шүү дээ. Тэгээд уугаал тавилаа, аягаллаа. Бараг юу уусаа аягийн маань бараг арчиж өгөх гэдэг юм яах гээд. Чи нэг ах тэгээ үстэ тий. Яста сүм төсөж явсанс төвшүүлж явсангүй ямар айтайх юм бэ? Тэст бараг нэг 2-3 сүнч ирсэн сүнсэл ажилласан тий. Манай ширээдэр үйлчлээ. Хэдэн өдөр сүнчээр бүр хитэр залаа хийсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр Саваяа дээр өөрөөсөө ингэ зарлаа аяглаа гэсэн сууж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс тэр мэдрэмжийг авч байгааг нь би хальт харсан. Бас нэг одоо энд нэрийн хэлээд яг бас нэг их нэртэйгээ явсан. Манай community-ийн огт биш нэг залуу их нэртэйгээ ирсэн байхгүй. Эхнэр нь манай community-ийн шүү. Тэгээд тэр залуу яг миний ажид ингэ суудсан заа. Би ингэ ажиглаж байгаа байхгүй. Гэсэн чинь ингэ хүмүүс хийгээд тийм хийгээд англиар яриад хөрх ярнаад ч англиар ярьдаг гэсэн. Яа фэдэр ингэж ууж байгаа. Тэнгүүд би яг хүмүүс юм гоё кафег бас авч байгаа юм байна гэдээ бас тэнийг ажилдаад бас хэлж бодсон. Тэгээд хүмүүс бас нэлээ энэ аяллаараа бас хүмүүс аягүй гоё тархиныхаа төгжээг тайлсан, амраасан. Та нар авах хэрэгтэй шүү гэдэг мэдрэмжийг өгсөн. Ямар ч гэсэн үр дүнтэй болж байгаа юм байна гэдгээ хүмүүсийнхаа реакшнаас олж харж байгаа байхгүй юу? Тийм. Миний реакшныг анзаарсан уу? Миний реакшн болохоор ганцаараа очиж жоох эморсон. Аюу сонио реакшн гаргад энэ тэнд очиж ганцаар биш үү? Ганцаараа юм хараасан. Пул дээр яг пул руу ганцаархнаа ороод далаалуу хараад тэгэл өөрийгөө тухайн яг мэдрэл би ягаад өөрийгөө ингэж гоё баярлуулж байгаагүй юм бэ? Тэ өнөөдөр ямар гоё байна гэл яг тухайн үеийнхээ мэдрэмжийг амар мэдэрч хадгалж авч ирэх хичээсэн байхгүй. Тэгээд өөртөө жоохон ярьж гэх юм уу? Тэрийг ингэж өөрөө мэдрээд тэгээд тархиндаа ингэж бичээд би ингэж шүү. Юу цаашдаа ингэж байх болно гэдэг. Тийм хүмүүсийн гоё ордог газар ингэж би
цаашдаа ч гэсэн байг ингэж авах юм байна гэх тээ. Тийм баг зэрэг манифест маяг юм хийсэн. Тэр ч л тэгээ манифест дуусаар тий. Манифест гэх хүмүүс ингээд нэг юм мөрөөдлийн юм шиг нэг юм залбирж малбирал нэг юм гуйдаг юм шиг л бодоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л чиний саяны тэр чинь л манифест байхгүй. Тэр газар чинь амар дэлхийн одоод очиж клип хийдэг газар шүү дээ бүр. Тийм газар ингээд бас тэдтэй яг адилхан левел очсон. Ингээд чийлэр явж байгаа. Азийн заяа топ би харсан. Нөгөө очих байгаа газар ерөнхийдөө хүн жоохон судалж явах хэрэгтэй. Би хаана юу үзэх гээд байна гэдгийг тий. Одоо жишээлх юм бол та Вьетнам явах гэж бол Вьетнам орны талаар ядаж мэдчих хэрэгтэй. Вьетнам соёлыг мэдчих хэрэгтэй. Хэдэн хүн амтай, газар нутгийн хэмжээ гэдэг нэг ойр зүрийн нэг basic мэдээлэлүүд өгдөг шүү дээ. Тэднийг ер нь мэдчихэд явахгүй болвол Вьетнамд аялахад юг анхаарах вэ гэдэг ч юм уу. Ус мөсөн тарахгүй бол яадаг вэ ч гэх юм уу тий. Тиймэрхүү юмнуудыг мэдэхгүй манайхан чинь зүгээр ингээл нэг юм мэдээлэл хүнээс олж авдаг нэг юм дээр үе сэтгэлгээтэй эдэж угаасаа уг нь бол ингэ chat GPT, Google гэл бүхэл юм багтчихаа. Тэгэнгүүт яг майнд нь онгоогоо хүмүүс яадаг вэхээр хүмүүсээс сууд идэх байхгүй. Тэгэхээр ер нь очих байгаа газараа ингээд би дандаа ингээд мэдээллийн би тийм нэрийг өгч гэл нэрийг авангуутлаа ерөөдөө суудлаа авчдаг. За ийм газар юм. Тэгэнгүүт тэр Савая клуб ямар клуб байсан бэ гэсэн чинь сүүлийн 3 жил дараалал заяа. Азийн топ хай төвшний юу байсан бэлэн шүү дээ. Хана тийм number 1 тий. Тэгээд дэлхийд дотроо Азда 3 жил дараалал багтсан заяа. Азда топ 5-д явж ирсэн. Азда нэгт дэлхийд топ 6. Тий. Дэлхийд топ 10 дотроо явж байгаа. Азда 3 жил дараалал амар нэг авцсан байсан. Аваарч гэдэг юм биш үү? Тэгээ тийм авцсан. Тэгээд инфлюенсерүүд очиж зураг авахдаг газар манайхан чинь зөв. Тэр дотор манай комментатор сансан шүү дээ. Хэл Монголынхаа хэлийг давж үзээгүй нэг хүн байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тэр хүн бол бүр азтай юм шүү дээ тий. Хийж гарч үзээгүй гэсэн гинт бүр амар цаглаа. Яна тэгээ бусад гадаадыг тийм гэж төсөлч үдээгээ би дотроос бодож байсан. Бас тэгдэм аа. Итгэхийн гой газрууд эхлэе явчихаар яалч тэгдэж шүү. Систем таалагдах байж тийм байл. Би таалагдгалч. Би бас яг Канадад яг тийм хүлээлттэй ирж байсан. Тэгээ Шинэ Зеландыг гүйцээг болохоор гэсэн. Одоо би яг Швейцарыг үлдээхэд байхгүй хамгийн сүүлд үзье. Швейцарыг үзчих юм бол бус орны байгаль таалагдах байж юм байл гэж бодсон. Сая бахан пари шоу ярьчлаа. Ерөнхийдөө тэгээд манай нэг баяр нэг жилийн ойо гэдэг утгаараа бид нар сая нэлээд цэнгэн хөгжилдсөн тий. Тэрнээс бас нэг манифестуудыг хийгээд, бяцлаглаа хийгээд, йога хийсэн тий. Жим орсон өдөр болгон тэгээд саунд терапигаа хийсэн. Гой юмнууд далаа иргэдээр наажрахыг харсан, манифест хийсэн тий. Гой юм зөндөө хийсэн шүү. Гэдгийг бас дурдъя. За ажил тиймэрхүү. За таны хувьд таны талаараас жоохон асуумаар байна. Таны хувьд нэг та нэг түүхээ бичсэн байсан шүү дээ скул дээр. Нэлээд урт түүх бичсэн байсан да. Тэр тухайга ярьж өгөх болох уу? Зөвл жоохон носоо. Тэр түүх чинь жоохон ямараад тэгээд ерөөхдөө бол бичсэн байгаа. Тэгээд нөгөө би тэр бол нэг тийм хүн вау гэл нэг юм гайхаад тахаар түүх бол биш гэж бодож байна. Надад бол амар сонирн байсан. Юу сонирн байсан гэхээр одоо товчхон хүмүүс хэлэх юм бол нэг зүүдэлсэн байгаа байхгүй тий. Яг бодтой юм шиг зүүдлээ тий. Тэгснээр тэр яг зүүдэн дээр болсон юм бүр амьдралын яг бодтоор болсон байгаа байхгүй тий. Бүр яг адилхан. Тэрний учрыг бол би ерөөс ойлгодог шүү дээ. Яг л би нөгөө нэг жоохон хүүхдээсэн 20 дөнгөж 1 2-та ер нь бол би хүүхдээ анхныхаа хүүхдээ амар эрт гаргацсан байхгүй Аристод гаргасан шүү дээ. Тэгээ 21 2-та байхдаа ер нь бол нөгөө тухайн үед амьдрал бол амар хэцүү байсан шүү дээ. Нөгөө ганцхан миний амьдрал хэцүү байгаагүй нийт Монгол улс даяар нөгөө шилжилт төлөвлөгөө хийгдсэн тий гинт нэг эдийн засгаас нэг эдийн засаг руу шилжиж байгаа бишээ бүр нэг юунаас тий социализмаас капитализм руу шилжиж байгаа үе шүү дээ. Хүмүүсийн сэтгэлгээ нь өөрчлөгдөг байхад ингээл бүх юм солигдоод бүх юмных нь үнэн өсвөл гинт эрсэхэтэн эрдэмтэн байсан хүмүүс гинт ганцхан 8-нд явбал ингээл хүмүүсийн амьдрал оронгоороо эргээд яг ийм амар ороо босгоо үед яг одоо тэгэл амьдарч исэн байгаа даахгүй.
Тэгэл тэгэхээр хүн болгон зовсон гэж бодож чинь тэр үе. Ганц би зовсон гэж бодохгүй. Тэгээд тэгж яхад нэг юм сонь зүү зүүдлэгдэв. Би тэр үед чи юу Солонгос киноч манай Монголд гардаггүй байсан үе шүү дээ. Тэгэхэд ийм Солонгосын ийм шавран байшингууд нэг жүтек гэж ярьд юм да одоо хувийн жижиг юм шавран байшингууд. Тэрний дээврийг тэгээ тэрний хажуудлын хашаагаар нь яваад тэгээд Солонгос ч нөгөө христийн тэмдэглэлтэй сүмүүд хаасаа байдаг байхгүй. Тэгээ тийм христийн тэмдэглэлтэй тийм юмнуудаар явж маавал айгүй л яваад байна гинэ. Тэгэл ингээл явж байгаа ямар сонин кино шиг зүтлээ гэд бодож исэн байхгүй. Тэгсэн чинь төд удалгүй тэрнээс нэг 5 жилийн дараа би яг Солонгост яг нөгөө гудамжиндаа очисон чинь тэр зүйдээ санаж байгаа байхгүй. Тэр үед чи одоо Солонгос руу хүн болгоо явж чаддгүй байсан үе байхгүй. Одоо манайхан шиг ингээл виза аваад явчихдаг тийм үе биш. Ер нь бол нөгөө зөвхөн спортынхан явдаг ч юм уу, урлаг спортынхан улс төрийнхэн явдаг тийм үе ийсэн байхгүй. Тэгээд нөгөө өвлийн хайрын дойл мойл гэд кино минут ч өрөн гэд кино минут анх гарч исэн үе байхгүй. Тийм үед л би одоо Солонгос явж байлаа шүү дээ. Тэгэхээр чи надад тийм Солонгосын талаар төсөөл байхгүй байсан гэсэн үг байхгүй. Магадгүй хүн төсөөлнө бас зүүдэлж болно шүү дээ. Тэгэхэд төсөөлнөөс угаасаа байхгүйсэн. Тэгэхээр би тэрийг зохиож одоо зүүдлэх үг гэсэн үг байхгүй. Цаанаасаа л зүүдлэгдсэн. Тэгэхээр би энийг одоо ч гэсэн одоо гайхал эд. Одоо ч гэсэн тайлж чадахгүй л юм. Тэр одоо яг ямар ч юм. Таны шүү. Тэгээд яг тэр байшинд ороод яг тэгээд дүүл явдлууд нь тэгээд давхцсан уу бас? Тэгээд тэр байшинд ороод тэгэл тэр миний нөгөө одоо яг нэг амьдралын эргэлтийн үеүүдийг би ер нь байнга зүүдлээд идэг. Тэгээд бас нэг сонирн байшинд орсон юм аа. Монголд гэхдээ тэр нэг юм дөрвөлжин улаан эргэсэн балконтой бүр амар тодорхой зүйлж байгаа байхгүй. Хэлбэрийн эргэсэн төмөрөн балконтой тэгээ 3 давхар тоосон дутуу баригдсан байшаа би зүүдлээл яг тэрний гадаа ингээд зогсож ингээд зүүдлсэн байхгүй. Тэгсэн чинь тэрийг зүүдлээ орхицсан. Тэгсэн чинь орхицсан байсан чинь юу яадаг байхгүй юу? Яг тэр байшинд очдог байхгүй нүгээд ээж автаа хэрэлдээд чинь жоохон байсан чинь 21 2-т ч л ээж автаа хэрэлдээд хүүхдээ аваад хүүхдээ тэрвэрэд хүүхдээ ингээд яг тэр байшинд очиж байгаа байхгүй. Тэгээ тэр байшинд очисон чинь тэр бол миний амьдралын нөгөө хүнд нэг амьдралын хар үе гэж байдаг шүү дээ. Нэг санахыг хүсэхгүй, ярихыг хүсэхгүй. Одоо би ярихыг хүсэхгүй юм бол ер нь л яриад байна л гэсэн үг л дээ. Ярихыг хүсэхгүй, санахыг хүсэхгүй, эргэж мартахыг хүсдэг тийм амьдрал гэж байдаг. Тэр амьдрал яг тэр газар болсон байгаа байхгүй. Тэгээд би бодохдоо одоо ингээ би бодоод байгаа. Яагаад би тэр үед тэг зүүдлээ. Тэгээ тэр зүүдэндээ яагаад нэг ач холбогдохгүйсэн юм бол тэг тухайн чинь жоохон жисэн. Би ингээ болох гэж байгаа юм зүүдлээд дээ шүү дээ. Тэгээ би яагаад ингээ зүүн совинд итгэж болоогүй юм бол үдийг хүртэл тийм амар зүүн совинд ичижгээд тэг ингээ бодсон. Тэгээд сая энэ таталцлын хууль мөл гэдэг манай багшийн хичээл тэр яангут угаасаа сансар охторуутай бид нар мэдээлэл хуваалцтай холбоотой байдаг. Магадгүй тэр байшинг надад зүүдлүүлж байгаа нь чи ийм байшинд очив шүү. Чи ийм байшинд асар их сад бэрхшээлийг даван туулна шүү. Тэгээд чиний амьдрал сайжирна гэдэг ч юм уу. Ямар нэгэн тохиогоор зүүдээр дамжуулаад өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр намайг дагдаг ямар нэг зүйл байдаг, намайг хэвээдэг ямар нэг зүйл байдаг, намайг харж идэг. Магадгүй одоо миний ирээдүй өөр нэг газар ингээд амьдарч байгаа ч юм уу. Цэнгэлмаа гэдэг хувилбар ирээдүй болцсон. Өөр нэг газар, өөр оршихуйд бас амьдарч байгаа ах гэдэгт одоо бүр итгэж эхэлж байгаа байхгүй юу? Би ч тийм шинжлэх ухаанч буюу шинжлэх ухаан дээр үндэслэсэн юмд итгэдэг. Өөрөө чинь бас эмнэлэг ажилладаг утгаараач тэр юм уу? Ер нь бол эмч лам мамд бол итгэдэг шүү дээ. Эмч ер нь шинжлэх ухаанд итгэдэг, шинжлэх ухааныг дээдэлдэг тийм төрлийн хүн шүү дээ. Тэгэхэд чи одоо тэгээд яг ч миний зүүдээр ийм гайхамшигтай тайлагдчихгүй юмнууд орж ирээд хар чи би итгэхээс яах юм бэ? Тэгээд итгэж байгаа. Би одоо л итгэж байгаа. Тэгээ итгээд ер нь болоод би гэдэг хідэн хувилбараарч амьдарч иж магадгүй гэдэг юм дээр би бод ер нь бол итгэж байгаа. Энийг гэхдээ тайлж чадахгүй байгаа. Энийг ер нь бол бас энэ нөгөө шинжлэх ухааны хүмүүс хүртэл энийг тайлах гад параллел ертөнцийн тий одоо сансар огтлоо таталцлын хууль 369 гэдэг тооны дүрм 369 гэдэг тоо ч өөрөө бүх юм энэ одоо бидний харж байгаа өнөрлж байгаа энэ бүх юмдаа чинь 369 гэдэг тоо чинь хамааралтай болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ ч одоо эрдэмтэд одоо тий эдгээр чинь судалж байгаа юм байна шүү дээ.
Мгм. Тийм би болохоор ChatGPT-гээс бас тэгээ ерөнхийдөө бас энэ тентхийн сайтуудын юмнуудыг орчуулад ингээд уншдаг байхгүй. Тэнгүүд Мгм. энийг судалж байгаа гэсэн надад лав тийм мэдээлэл байлаа. Яга. Тэгэхээр судалт Аха. юм билээ. Судалж байгаа юм билээ. Хүмүүс л хэлэхгүй байгаа болохоос шүү. Тийм судалж байгаа. Гэхдээ бүр гадны Tesla мэслээ тэд нар байтугай бүр Чингис хаан хүртлийн 3 тог бас бэлэгддэг байсан юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Тийм билээ хараа. Тийм судалгааны материал би олсон шүү дээ. Би скулдээ тавьсан байгаа. Хүмүүс харсан уу юм. Тийм байлаа. Таны амьдрал харин тэгээд бас хүн болгонд тийм боломж тохиохгүй шүү дээ. Тийм тэгээд Боломж ер нь гэдэг би нь тийм ирээдүйг ч юм уу, зөгнөх ч юм уу тиймэрхүү юм те. тэгээд дахиад нэг зөөдөлсөн байхгүй. За. Тэр нь Солонгост боёо баг 10 жилийн өмнө зөөдөлсөн. Тэгээ тэр зүүдийг бол тэр бүр үнэн тансаг зүүд байхгүй юу. Тэгээд би тэр зүүдийг болохоор одоо яг миний амьдрал тохиолдох юм байна гэж бодож ирсэн. Тэгээд би тухайн үед 10 жилийн өмнө хэд чинь би одоо байгаагаас санхүүгийн хувьд ч тэр насны хувьд ч тэр юу ч үзээгүй байгаа жоохон байгаа штеп. Биш 10 жил биш 15 жилийн өмнө зөөдөлсөн юм байна. 15 жилийн өмнө. Тэгэхээр би тэр зүудэндээ итгээгүй байхгүй. Энэ мөрөөдлийн канон манонаас үдсэн юм аа зүудлээд авчих байна тал юу. Мөрөөдлөө өөртөө биелснээр зүудлээд байна та. Амар тансаг юм зүудлсэн байхгүй. Тэгээ би тансаг амьдрал. Тэгээ би тэр зүйдээ одоо ингээ бодохоор тэр чи 15 жилийн өмнө зүудлэгсэн зүйд шүү дээ. Тэгээ одоо ингээ бодохоор тэр тансаг амьдрал биш одоо байхгүй. Одоо яг миний амьдрах хэвээр амьдрал. Тэгэхээр би 10 жилийн дараа миний бодол хэрхэн өөрчлөгдсөн нь эндээс харагдаж байна. Тэгээ дээр нь би тэр зүйдэндээ итгэхийг хүсэж байгаа яагаад вэ гэхээр өмнө нь би 2 ч удаа тэгээ зүйдэлсэн байгаа. Тэгээ тэр зүйдэл нь яг биелсэн. Яг тийм эргэсэн пэйлбэрийн балконтой тийм улаан байшин дамжигтай зүйл болсон хам хүнд өнгөрсөн. Тэгээд яг тэр солонгос очиж үзэж байгаагүй тэр зурлал тэр солонгос очихоос 3 жилийн өмнө зүйдлэгдээд ингээд очсон байна. Тэгээд тэнд солонгос миний хамаг амьдрал би одоо амьдралаас хамаг амьдрал тэнд сурж мэдэж боловсорж ер нь миний хамаг амьдрал тэнд өрнөсөн. Залуунаас ч тэрэнд өрнөсөн. Тэгээ энэ болгоны ингээ надад сануулад байгаа байхгүй. Тэгэхээр би 3 дахь зүйд маань болохоор би эмгэн болсон байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг ярмаар байна. Яг тэр ярьчих юм бол билгүүр санагдаад. Ямар ч байсан насны үед бол эмгэн болсон байна. Гэхдээ би бүр амар тансаг тийм зүц. Тэгээ амар амгалангуй мэдрэмж надад төрсөн байхгүй тэр зүйд. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр би ер нь одоо хизээж итгэхгүй гэсэн зүйлд одоо би итгэж эхэлж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ галж ертөнц гэдэг зүйлд маш их итгэж байгаа. Яг тэгэхээр надад энэ бодит кейс буюу тохиолдсон зүйл байгаа учраас итгэж байгаа. Тэгээс тохиолдог бол би итгэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Шинжлэх ухааныг дээдэлдэг хүн чинь. Харин тийм. Итгэж байгаа. Тэгээд ялангуяа энэ группт орсноос хойш эргэж хараад 3.6-аас ийшээ хараад 3.6-аас гэдэг тоонууд яагаад нүдэнд харагдаад байгаа. Яагаад тэр машинууд миний урд яваад байгаа. Амар сайн. Тэгээд байгаа. Тийм тэгээд сая сонирхолтой юм хэлгээд сая гуанчууд би нөгөө нэг өсчингийнхаа сандлыг бүр амар брендийн сандал захиалж байгаа байхгүй. Тэгээд сандалныхаа нөгөө арсын солилдог байхгүй нөгөө хүссэн өнгөөрөө тэгээ би колор гэж бараг 100 хэдэн колор үзэж байгаа байхгүй. Арсны колор өнгөнүүд. Тэгсэн чинь нэг өнгө таалагддаг байхгүй. Тэгсэн чинь за код нэвчээр гэсэн чинь 369 гэдэг код өгч. Вау. Яа. Нэг бичлэг хийсэн байгаа тэгж байгаа 50-наа. Яа, өнгөний код амар код байгаа шүү дээ. Тийм амар олон код байгаа. Бараг 100-аад код байгаа байхгүй. Тэгэл би өнгийг л харж байгаа шүү дээ. Би тэр кодыг харах. Тэгэл өнгийг харж байгаа л тэгэл нөгөө юун дээр нөгөө самтлынхаа нөгөө металл хэсэг дээр барьж үзээд яг тохирж гэнэ үгүй гэдгийг нь хараад интерьерийнхаа үндсэн өнгө мөнгийг бодоод тэгэл нэг өнгө яг надад таалагдаад 3 өнгө таалагдсан. 3 өнгө таалагдаад тэгэл өсчөндөө үзүүлээд энэ 3 өнгө аль нь гоё гэсэн чи бит хоёр хоёулаа нэг өнгөн дээр санал нийлдэг байхгүй. Тэгэл энэ гоё арайд бараан зүгээр юм бодог өсний бодог мод болсон ч мэддэхгүй. Тэгээ амар гоё лагшэр юм байна гэх. Тэгээ нөгөө өнгө хоёулаа комфорт болгоод сонгочоод тэгээд үзүүлсэн чинь хойтлоос нөгөө нэг хятад хүүхэн чинь код имчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь 3.6-аас бүр гайхаад тэгээд манай нөгөө өсчин манай нөгөө ажилтангууд мэддэг юм чи намайг. Хүү энэ кодноос юм байх юм гэж. Яа тэгээд ингээд энэ болгон чинь ингээд цаанаасаа авцалтаа. Тэгэхээр ийм итгэдэг учраас бид нэр одоо итгэж байгаа. Тэгээд
Энд итгэхгүй байгаа хүмүүс бол гайхах л та. Нэг юу зохиож Тэгээ яах өөртөө тохиолдог бол угаас итгэхгүй. Би ч гэсэн анх итгэхгүй байж байгаа. Надад тохиолдол их итгэсэн юм чи. Надад бас 3 6 гэсэн таагаар ялангуяа дөнгөж group community дэсний дараа бүр баян харагддаг байсан шүү дээ. Тэгээд би ч анхны 3 6 дэсний баялагын ретрит явах гэсэн. Тэгэхэд тэр бүр амар харагддаг байсан. Тэгээд балич нь бүр жижиг юм дээр хүрт харагддаг шүү дээ. Тэгээд балич нөгөө нэг бүр юу н 0-д ороод яг буудал биш аэропорт дээр онгоцны буудал дээр буугаад би 0 орсон байхгүй. Тэгсэн чинь 0 нь урталтаа ингээд юутай байдیں۔ Дугаартай байд юм л шүү дээ. Гойшрууд нь, цорууд нь. Тэгсэн чинь миний гараа угаачсан болохоор 3 гэсэн дугаартай. Тэгээд гараа угаачаал за 0-д орё гэл эргээл 0-д орчаал гарч хааргаас чи 6 гэсэн дугаартай. Аа сэргийгчлэн тэгээд би ч нэг гэр бүлээр явсан хамгийн ихний аялал дээр ээж автаа тустай юмд явсан шүү дээ. Тэгэл яг машинаасаа буугаал буусан чинь мофет байсан. Дугаар наасан чинь 3 6 байсан гэл. Тэгэл ихнэр болгож байгаа ихнэртэйгээ яриад гэсэн чинь аав ээж юу ингээл тэгэхээр нэг тайлбар бодвол тэд нар ойлгохгүй гэж. Тэгэл би болохоор яг надад яг зүг замдаа явж байгаа болохоор юм тоо яг миний алхам тутанд харагдаад байна да гэдэг амар хүлээж аваад. Сая бас нэр ааштай. Саяны балигийн снэтээр явхад миний нөгөө гейтийн дугаар эхний нислэгийн сүүлээс хоёр дахь нислэгийн дугаар нь хоёр гоолос том нислэгийн дугаар нь юу байсан юм 36 байсан байхгүй юу? 36 тэгээд ямар гоё тоо юм аа гэж бодоод яваал. Тэгээ хоёрдугаар дараачийн дамжих нислэг нь болохоор гейтийн юу гарааг байсан байхгүй юу? Тэгэл нөгөө Хонконг дээр 10 хэдэн цаг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд хүлээж байгаа л 2 цагийн өмнө гейтийн дугаар гарч байгаа. Тэгээ очиа харсан чинь 270 хэдэн гейт байхгүй юу? Тэгсэн чинь тэнд дотроос харсан чинь 69 гэсэн гейт. Над дээрээс. Би тэгээ тэрийг хараад бүр гайхаагүй бүр зүгээр инээд төрөөд нэрэл тийм дээ гэсэн бодолд ирсэн шүү дээ. Ай би Бээжинд нөгөө нэг шопинг Бээжинд Гуанчжууд би шопинг хийж байгаа нөгөө бас онгоцноос хоцрохгүй нөгөө манай хоёр намайг хүлээгээд исэхгүй тэгээд та ямар хайшаа юм бэ гэдээ намайг надад жоо уурлангуу тэгээд түрүү такси бариад явчих жоохгүй. Тэгээд би хойноос нь нөгөө шопинг центр чинь амар нөгөө төвжирэлтэй болохоор нөгөө төвжирлээс гараад алхаж мэлхсаар хамаг цагаараа. Тэгэл би нэг юм таксинд суудаг байхгүй. Тэгэл нөгөө нэг таксины хааж олооч та. Яана би ингээд цагийн дараа нислэг хийх чаад ингээд хоцорсон явж байгаа. Та жоохон хурдан яваад өгч мөгч гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чинь Аз болоход нөгөө нэг ер нь бид нар дандаа Азтай ярьдаг тий. Аз болоход амар залуухан таксины жолооч айгу залуухан хүн болохоор нөгөө айгу хурдан явж байгаа. Тэгэл амар хүчтэй дуу тавьснаа. За тэгээ гэсэн амар хүчтэй нөгөө night club-ын дуу тавьснаа шууд явдаг байхгүй. Тэгсэн чинь би нөгөө гинт яах болчихж байгаа байхгүй. Яг л нөгөө тийм залуу шууд амар ихтгэлтэйгээр шууд night club-ын дуу тавьснаа. За явъя тэгвэл хурдан явъя гэд. Тэгэл би тайвшраал ингээд тайвшрангуудлаа хажуу тийшээ ингээд харсан чинь 369 гэсэн тоотой машин зөрөөл. Тэгэл нөгөө баруун тийш зүүн тийш харсан чинь дахиад 369 гэсэн тоотой машин ингээд миний хажуугаар зүрдэг байхгүй. Тэр олон хурдны зам дээр штий. Тэгэл бүр гайхаал. Тэг би тэрний нөгөө зураг авч чадаагүй л дээ нөгөө хурдны зам дээр чинь цаашаа ороод явчих чам чи. Тэгэл 88 гэл ийм дандаа ийм Азийн дугаараа 77 дандаа тийм дугаарууд гарч ирдэг байхгүй. Тэгээ би би хороо ертөнц намайг ярах хэрэггүй 50 бэ чи онгоцноос оцрохгүй гэд мэдээлэл өгөөд байгаа юм бэ гэд би бодоод тэгээ шууд тайвширч байгаа. Тэгээ нөгөө манай хоёр та бараг онгоцноос хоцорсон гэд одоо мессеж харна би. Угаасаа би их чинь манифест хийцээ хоцрохгүй яг орно гэсэн чинь яг хамгийн сүүлийн хүн дээр нь ороод заяа. Хамгийн сүүлийн чек аутыг хийгээд яг онгоц руу ороод нөгөө хүмүүсээ хаадаг штэ тэгсэн чинь хамгийн сүүлийн болж. Яг амжаа. 1 минут хоцорсон мод орохгүй гэж байгаа байхгүй. Яг л зохиолын дагуу явчихдаг. Зохиолын дагуу явж. Тэгэхээр сүүлдээ бүр одоо бараг ингээд нэг юм одоо тэгэхээр би бол ингээд итгэж байгаа. Тэнгүүд нөгөө намайг ойлгохгүй буюу манай одоо тэр хоёр өсчин одоо нөгөө юунууд байгаа штэ. Манай эмч байгаа штэ. Бид нар бас юу хуцаад байгаа юм бэ? Хоцорчаад 369 би манифестээр амжин юу хуцаад байгаа юм бэ гэж бодно өстэй тэд нар. Тэгэхээр тэд нар итгэхгүй байхгүй юу? Амар тэнэг утгагүй санагдаж байгаа л да. Утгагүй санагдаа. Тэгээ хүмүүсийн итгэхгүй юм би итгүүлэх гээд яриад байгаа надад амар хэцүү шүү дээ. Тэгэл тэгээд итгэл өгж байгаа болохоор л угаасаа ажиллаад байгаа байхгүй. Тэр хүмүүс ингэдэм байх гэж компьютерээс ажиллахгүй шүү дээ. Би тэгтээ сүлдээ ингээ дэлхийн ертөнцийн одоо нэг хорон ертөнцийн миний төлөө үйлчилж байгаа гэдгийг ойлгоцоо учраас нөгөө ер нь тохионуудыг амар хүлээж авдаг байхгүй. Тэгсэн чинь би яг шопинг хийгээл нөгөө галзуурт явж байгаа байхгүй нөгөө
онгоцоос хоцрох цаг магаа мартцсан. Тэгээ шопинг явсан чинь миний урд нэг цэвэрлэгч нэг нарийнхан лангуунуудын хоорондох нэг нарийнхан юм дээр урд цэвэрлэгч ингээд хог зүрдээ амар удаа яваад авахгүй. Тэгэл тэрний урд нь гарч чадахгүй зүрээ хажуугаар нь гарах ямарч боломжгүй. Ямар ядаргаатай юм бэ яаж чадж байгаа чинь ингээл тэгэл бодчихвол дахиад явжсэн чинь дахиад цэвэрлэгч сардیں۔ Хороогийн бүх цэвэрлэгчнээс хараад байгаа маа шин. Тэр хоёр дахь дээр нь юу гэж бодсон бэ гэхээр эхэндээ нь юм бодоогүй. Хоёр дахь дээр нь юу гэж бодсон бэ гэхээр энэ хороо ирсэнс намайг бити хог бити цуглуулдаг цэвэрлэгч хог бити цуглуулдаг. Тэгээ босоо бодроо яваач дурака гэж бодчихгоотлаа энэ яг надад тохиогод байна да. За би юу яваа та гэл ингээл явсан ч гэсэндээ нөгөө нэг энд ч нэг юм гой харагдаад тэнд ч нэг юм гой харагдаад нөгөө авах дутуу юмнууд авах гал тэгэл нөгөө эмэгтэй хүн чинь шопонд галзуурдаг шүү дээ. Тэгэл явжсан. Тэгсэн чинь дахиад урдах цэвэрлэгч таалтан гот нь шууд хаяад би өөртөө нөгөө баадигаас нэг сандалтай ирсэн тэгээд нөгөө готл пүүз авчиад явъя даа гэж бодсон. Нөгөө пүүзээ ч авч чадаагүй. За ер нь сандалтайгаа явъя гээл 3 удаа надаа ингэж цэвэрлэгчтэй тааруулуулж авт чинь явахгүй болоод би яг онгоцоос оцрох юм байна гээл. Тэгэл би шууд бүх юм хаяал. Тэгэл такси цуцсан. Тэр зөвхөн болоо гэлээ. Тий. Тэгээ хоног хорон ертөнцийн мод хөөсөн байх шүү. Тэгэл такси яриад шууд нөгөө юун дээр шопинг центрийн тэндээс барихгүй шууд зам өөрөө алхаж очиод төв зам дээрээс идэр байрал төвчрлээс гарч аал барьж марал тэгэл залуухан жолооч молочлоо тааралтай. Тэгэл цаанаасаа ингээл юм бүтээл явчихсан байхгүй. Гэх мэтчсэн. Манифестод хийж байсан байгаа. Манайхан бас баахан үсэг комьюнитийн групп төр бичсэн байдаг нэг баялагын групп төр баахан 3-6 өстө машин таарлаа 3-6 өстө баахан дугаар үеийн таарлаа гэл бали яваад ирсэн хүмүүст ялангуяа бүр нэг мэдрэмж нь бүр илүү нэмэгдсэн байгаа хэ. Тий хамгийн гол нь мэдрэмж нэмэгдсэн. Тэгээд дөр нь тэнд чинь манай группийн бус хүмүүс бас нөхрийгээ дагаад эхнэрийгээ дагаад ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Бид нар чинь болохоор ингэж байгаа байхгүй. Бүр биднээс илүү итгэцэн те явжсэн шүү дээ. Ааста 3-6-аас групп ишүүдтэй баярлалаа гэж хэлсэн. Биднээс илүү итгэл үнэмшилтэй болсон. Биднээс илүү баярлж байгаа байдал тэрийг харахаар аим гой санагдсан. Бидний бодлохоор одоо миний хувьд 3 дахь ретритмэд явцсан болохоор ерөөхдөө угаасаа ингэдэг юм мэдээд байгаа байхгүй тий. Тэр хүмүүсийн анхны удаа тоошны болохоор бүр илүү хүчтэй хүлээж авч байгаа л байх л та. Магадгүй. Тэгээд гэхдээ ямарсан Балид очихоор юу л да хідэн ч удаа очсон үүддэг газар тий. Сайн яг хамжихгүй байх гэж байгаа даа. Өөдөггүй шүү дээ. Тэгэл юу уудах хэвээр. Үтсэн үтсэн ч дахиад шинээр үзэж байгаа юм шиг сонирхолтой. Ер нь тэгэл юм гоё. Одоо сайн гэлээ айландын хажуу дахиад яг тийм хоёр жижиг арал байт юм л шүү дээ. Тэгээд 3 арал байт юм л нэ. Тэгээд бүгд тэр тус тусын онцлогтой. Би бас гэлээ арал очсон судалсан байхгүй. Тэгсэн чинь гэлээ гээд нэртэй 3 арал байт юм лээ. Гэлээ 1 2 3. Тэгтээ 1 2 биш гэлээ аар юу лээ. Гэлийгээд хойтлынх нь өгнүүд нөр юм лээ. Тэгээд 3 төрлийн тийм. Тэгтээ уртл гурлаа гэлээ. 3 гэлээ идэг. Тэгээд бид нар тэр хамгийн гой гэлээ дээр гэлээ air, гэлээ island лөө. Тийм 3 нэртэйсэн. Тэгээд хамгийн гой дээр нутсан юм билээ бид нар. Илүү том дээр нь угаас дандаа жуулч байдаг. Ерөөсөө бүр Аз хүнч байхгүй шүү дээ. Дандаа жуулчдайсэн. Нутгийн хэдэн хүн тэгэл дандаа шарууд цагаанууд байсан. Дандаа ер нь жуулч гадаа жуулчдаг байсан. Тэгэл хэдэн бид хэд л байсан те. Тэгэл би аюу сонирхолтой тэр гэлээ арал дээр ингээл бүх хүмүүс тэг хоорондоо яг сонио нэг арал дээр нэг гэр бүл цугларсан юм шиг ургийн баяр байсан юм шиг. Тэгээ яг тэг санагдсан. Тэгэл тэр коллаб одоо тэр гэлээ аралын чинь дугуугаар тойроход л те мопитер тойроход л 30-40 минут л ингээл тариал дуусчих жоох байхгүй. Тэр тийм хөөрхөн жижиг арал. Тэгээд нөгөө нэг таралцсан үнтэйг 80 таралтаж байгаа байхгүй. Сүүлдээ сайн юм байна чи энэ юу гэж байгаа. Одоо явах гэж нү гэж үгсэн бүр ингээ ярьж марцсан. Гадаад дуцтай тэгээ явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг залуутай би танилцаад миний инстаграмыг авдаг байхгүй юу. Хоёулаа найзууд бол юм бол игээл тэнцэн зүгээр инстаграмаас солилцох найзууд болох молох ч ерөөсө чөлөөтэй асуудал шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээд амар олон мянган фолловерстай хүн байгаа байхгүй. Тэгээ мангар энгийн яриа барьтай. Азан базар суудсан таймаар татцсан сууж байгаа гараа байхгүй. Тэгээд дахиад нэг явж байгаа нөгөө шоуддаг өдөр шүү дээ. Дахиад нэг явж байгаа дахиад нэг солонгос залуу наач чааш яваад идэх байхгүй.
Тэгэхээр чи солонгос юм уу гэв шууд өөрөө яриа өдөө. Аа. Тэр амар онцгой санагдаад амар хөөрхөн царилэг залуусан байхгүй. Би ч нөгөө царилэг хүмүүст ийм ярь хайгуу дуртай хүн чинь. Ой чи Аа. солонгос юм уу? Би ингээд солонгосоор ярьдаг ч. А чи солонгос юм уу? Үгүй би ингээд солонгосоор зүгээр ярьдаг монгол хүн байна. Чи энд хинтээ явж байгаа гэхээр оо бид нар ингээ 20 хэдүүлээ явж байгаа чинь what the fuck 20 хэдүүлээ гайхаад тэр гайхаад тэгээд тэр болохоор ганцаар явж байгаа гэдэг. Чи тэгээ ганцаар ингээ аялах дуртай юм уу гэж асуусан чинь би ер нь бол ингээ ганцаар амармаар санагдаад тэгээд энэ арлыг сонгож уншиж байгаа сонгож ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд чи одоо ингээд шоугаа тарчаад яа гэж бодож байгаа чи би эндээс нэг охинтой танилцсан зоригтой. Тэгээд тэр залуу тэгсэн чинь амар баян залуу байгаа байхгүй юу бас. За. Тэгээ мангар энгийн яриа мариатай тэгээд өөрийгөө амраахгаа явж байгаа тийм залуу байгаа байхгүй. Тэнд байгаа бүх хүмүүс бол тэгэл бүх юм мартаад яг тухайн үедээ бол мэдрэмжийг аваад амраал чилгээл явчихлаа. Тийм тэгээ бидраас илүү тий бидраас гадна дэлхийн хүмүүс тийм чинь тэгээд сайхан амарч ирт тий. Тэгэхээр амар гоо санагцсан надад тэр. За тэгээ гилийн авч тийм байсан. Тэгээ нөгөө нэг өвгүүдэд бид нар тэр эренгүүт чамдамаа тавиал ирсэн чинь манай багш нь ирсэн тий. Нөгөө аква саунд терапи буюу одоо усан дээр хөвөнгөө саунд терапи сонсоод хөвөнгөө ингээд манифест хийж байгаа тийм хөтөлбөр байсан баггүй юу. Тэгээ тэр хөтөлбөрч маань гилийн арлаас бид нар яг ингээд божигнаа дундаас ирээл цүнхөө ороош тавиал тэнд сайхан хөвтөөл за юмнуудаа бодороо гээл тэгээл хөвтөөл тэгээ шууд саунд терапинд орсон ш аягүй гоёс тий. Тэгээд усан дээр манифестик ч бүр амар гоё юм л ш ингээ хөвөөд тэгээ нөх хөвж байгаа мэдрэмж чи өөр ингээ зүү зэрэглээнд яваад байгаа юм шиг. Тэгээ дээшээ харангууд ингээ од мод харагдаад үнэн тасархай байсан ш. Тэгээ тэр дөрөв нийт хэдэн хөгжимчин байлаа чи тоолсон уу? За 1 2 3 билүү? 4 байсан санагдах юм. 4 билүү? Тэгээ дөрөв хөгжимчин дөрүүлээ ингээ тийм одоо хоор хөгжим гэж ярих юм уу юу гэдэг тий. Ингээд нэг юм хөгжим гаргаад тэгээд тэр бид нэг ингээд саунд терапи болоо тэгээд яг бид сансрын аялал маялал хийсэн тэр хүмүүсүүдийн яриаг авна гэчээд бид нэг завгүйсэн болохоор авч чадаагүй шүү дээ. Тэр хүмүүсүүдийн яриаг бас аммаар байгаа байхгүй. Зарим нь аягүй сонин аялал маялал хийсэн гэдэг төлөө шүү дээ. Би болохоор тэр хөвгч юм дээр юу гэж төсөөлсөн бэ гэхээр за би дахиж нэг итгэхийг хүсэж байна. Би ингээд баталгаажуулахыг хүсэж байна. Би яг ингээд сансар хөтөлбөрийн хуулиар би яг ингээд 369 таталтын хуулиар амьдарч байгаа зөв үү? Би одоо өөртөө итгэж болох уу? Миний ер нь амьдрал ямар байна гэд ингээд надад ямар нэг юм үзүүлээч гэд би тэгсэн байхгүй юу? Тэгсэн чи надад ямар нэг юм үзүүлсэн. Тийм үү? Үзүүлээч гээл 1 2 3 гээл тоосон чинь шууд бүх юм цагаан өнгөтэй болоод. Тэг би амар цагааны талын орчинд амьдардаг юм шиг байна. Тэгээ нэг юм үйл мүлэн дээр хөвөөл тэрэн дээр атгаж гүүгээл үүлээс үйл дамжиж гүүгээл тэгэл нэг тиймэрхүү юм надад амар харагдаад байна. Халттай юм байна. Тэгээ харсан миний хүсэл дээр. За дараачийн төлөвлөгөө юу байна? За эцэг чиглэлтгээр нь дараачийн 369-ийн төлөвлөгөө юу байна? Шинэ офис сетер нэгдэж байгаа шүү дээ. Тэр талаар бодрыг мэдээлэл өгөөч. Ер нь бол энэ сетер нэгдэх чинь болохоор ер нь бол яг 369 групп анх нэгдсэн 4 жил 10 сард нэгдсэн шүү дээ. Тэрнээс хавуулал ярьсан байхгүй юм. Тэгээд тэрнээс хавуулал яриад яваад гэсэн. Ийм тэгэл энэ тэнүүгээр аялахтаа яг иймэрхүү байвал гоё юм байна. Тиймэрхүү байвал гоё юм байна. Гэт энийг оруулж өгвөл илүү гоё юм байна. Тэрийг оруулж өгвөл илүү гоё юм байна. Гэл ингээл ярьж байгаа байхгүй. Тэгээд хүмүүсийн оролцоор ч гэсэн доторх community хасаа шийдвэл зүгээр юм байна ч гэдэг ч юм уу. Ерөнхийдөө нөгөө өвчиг багш байсан тухайд нөгөө тэргэл байсан тухайд тий. Тэргэл тэгээд багш бид нэр ингээд яриад иймэрхүү концепттэй юм байна гэж ярьж лээс. Тэгээд сая бол би зөндөл болон газраар явлаа. Тэгээд ер нь бас дахиад ингээд бодоход ер нь хүмүүсийн майнд болно гадаад өнгө үзэмж гэж асаа штэ тий. Дотоод гоо сайхан гадаад гоо сайхан энд нь анхаардаг бүр юм центр маягийн юм барьжуул яа. Тэгээд хүмүүс амардаг газар
буюу кофе шоп мовтой. Тэгээ тэр нь ингээ Монголд байдаггүй кофе байдаг ч юм уу тий. Тэгээ нөгөө нэг жим байна тий гадаад хоосон гэдэг дотор чи фитнес орж байгаа, эрүүл хооллолт орж байгаа. Тэгээ майндсет хичээлүүд тэгээд саундтрапины өрөөнүүд тий орж байгаа. Тэгээд дотоод гоо сайхан гэдэг дотор ч одоо тэгээд манай хичээлүүд йога мого ингээ орчиж байгаа шүү дээ. Бүгдээрээ. Тэгээ дотроосоо бас чаддаг юмнуудаа хийдэг хүмүүсийг нь оролцоог нэмэгдүүлээд ерөнхийдөө ингээд багш бол нөгөө AI-аар зураг өчтөрхөн явуулсан. Тэгээ 3 6 9 центр гэдэг нэг юм хийвэл гээд. Тэгээд тэгж хийвэл манай community-хан бол ингээ шууд гишүүнчлэлийн төлбөрийг төлөөд ингээ явна. А манай community биш шинээр энэ яадаг центр ингээ сонирхож байгаа хүмүүс болохоор нэг удаагийн үйлчлэгээр ордог ч юм уу тэгж жаад элсэж орох юм бол илүү хөнгөлөлт идэлдэг ч юм уу. Тэр клубын мембер болдог ч юм уу. Бүх юм өнгөө үйлчлдэг. Тим мембер болонготлаад нөгөө бүх юм өнгөө үйлчлдэг шүү дээ. Яг тиймэрхүү маягийн юм хийж мэй гэдэг одоо ярианы хэмжээнд явж байгаа. Тэгээ эхлээд эхний ээлжинд ярина. Гэхдээ дараа нь мөрөөднө. Эхлээд мөрөөднө, дараа нь ярина. Тэгээ төсөөлнө. Тэрний дараа жинхэнэ одоо юу гэдэг тооцоол хийгээд төсөл болгоод ажиллаад хөрөнгөө босгоно гэдэг байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд айгуу зөв бодолтойгоор төсөөлөж мөрөөдөх нь ямар ч төсөл эхлүүлж мөнгө цуглуулахаас илүү чухал гэж би боддог. Тэгээд тийм учраас маш сайн төсөөлөх хэрэгтэй, маш сайн бодох хэрэгтэй. Бодоод төсөөлсөний дараа тэрийг бодит болгох нь бол айгүй амархан баггүй. Миний хувьд болохоор зөндөө олон бизнес хийж ийлаа. Зөндөө олуудад дампуурч ийлаа гэдэг шиг. Тийм хүн юун дээр алдаж болох, юун дээр алдаж болохгүйгээ одоо мэдсэн нэг толгой яваад байна шүү дээ. Тийм тэгэхээр эхний ээлжинд надад болохоор зөв төсөөлөө, зөв бодоо, зөв концепц дотор концепц зөв боловсруулах нь эхний ээлжинд айгүй зөв баггүй. Тэгэхээр мөрөөдөл бол хүмүүс бодлоо хоосон мөрөөдлөө барьлаа гэж явих ярьдаг шүү дээ манайхаа. Ер нь бол хоосон мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл бүх юмчил мөрөөдлийн үндсэн дээрээс гарч ирдэг шүү дээ. Энэ аяллыг ч гэсэн бид нар мөрөөдсөн. Тэгээ бодит болгосон шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд сайн төсөөлөд бодох хэрэгтэй юм байна гэдгийг би бодсон. Тэгээд сая Бали ретритийн нэг жилийн ойгоор явахдаа би зарим нэг хөтөлбөрүүдэд яваагүй шүү дээ чи анзаарсан тий. Тэгэхэд би тэнд чи судалгаа хийгээ явжсэн байхгүй. Тэгээд групп хүмүүсээс салаад үдцсэн аяллуудаа дахиж үзэхгүйгээр өөрөө үзээгүй юмнуудаа үзээд явсан. Тэгээд тэр Балид хамгийн том номер 1. За баг тэр дэлхийд номер 1 орох хаа. Тэгээд тим саундтрапины газар очиж бүтэн өдөржингөө 3 төрлийн хичээл би худалдаж авч үзэж байгаа байхгүй юу. Тэрийг тэгээд бичлэг зураг мөргийн нэгч тавиагүй. Яа тэгэхээр нөгөө групп хүмүүс маань ганцаараа ингээ булгана явчихлаа. Тэгээд тухайн үед бол намайг судалгаа хийж ин гэж хинж ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө тиймхүү гомдолтой байх болов гэж бодоод зураг видеог нь бол тавиаг байгаа. Зөв. Тэрийг одоо уулзаад ярихад бол ойлгоно. Тухайн үед бол ойлгохоор байсан. Тэгээд одоо уулзаад ингээд би ингээд тусдаа юм судалгаа хийгээд ингээд явсан шүү гэдэг юм хэлж байгаа байхгүй. Тэгээ багш бол мэдж байгаа. Тэгээд тэнд Бали арал дээр би ч бас зөндөө олон ажил амжилсан байхгүй. Гилийн арал дээр байхдаа Бали нэг чангууд байхдаа би амар олон спа салонуудаар бас ингэж орсон. Хажуугаарнаас ажиллаа яваад байгаа байхгүй. Тэгээ айгүй олон спа салонуудаас орсон. Тий, саундтрапын хүмүүс хүн хоол идэж байгаа чинь би чинь 3 газар орсон байж байгаа байхгүй. Шопинг хийгээд хоол идээд массажны газар орсон ингээд хүмүүс нэг юм амжилж авах би 3 юм амжилаа явж байгаа байхгүй. Тэгэхээр зур арга байхгүй. Харин тий. Тэгэхээр эн чинь яаж байгаа гэхээр төсөөлөлөө зөв олж авахын тулд бүх юм очиж харж мэдэрч тий эндээс гоё айдиа авах юм. Тэрийг жоох өөрчлөлт ийм концепц хийчих юм байна гэдэг ч юм. Эн чинь болохоор ер нь бол баг хөрөнгө оруулалттай аялал болж байгаа гэсэн үг байхгүй. Тэнд би мөнгө зараад байгаа биш. Тэндээс ямар нэг юм аваад байгаа гэсэн. Тийм юм болсон да. За. Тэгвэл дараагийн асуулт маань 36 shop гэдэг байгаа шүү дээ. Та ерөөхдөө хариуцж ажиллаж байгаа шүү дээ. Тэр тухайн хүмүүст илэрхийлэл билээ гэж хэдхэн сэтгэхийн хооронд онгоогоод байна. Хаана байна гэдэгт баярлалаа тий. Ямар утгаар холбогдох вэ? Ямар бараа байна.
Тэр тухай хэлж өгөөч. За ерөнхийдөө болохоор нөгөө 369 группийн дэлгүүр маань болохоор нөгөө манай эмнэлгийн хажууд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө энийг зөвхөн эхний ээлжинд туршилтын маягаар нээсэн шүү дээ. Тэгээд зөвхөн одоо энэ дэлгүүр маань хинт зориулагдаж ажиллаж байгаа гэхээр зөвхөн одоо манай группт явдаг хүмүүсэд л буюу 10,000 хүмүүс зориулагдаад ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд ажиллаж байгаа. Тэгээ одоо ингээд центр ментер нээх болоод ирэх юм бол эн чинь бүр гадаа паблик буюу ингээд шинэ хүмүүст хүртэл ингээд үйлчлэх. Тэгээ дээр нь өөр ингэсэн лого, өөр ингэсэн бас брендинг үүсгээд бас дэлгүүрээ ажилуулах тийм алсын бодолтой байсан болохоор ер нь бол дэлгүүрээ нэг рекламдахыг бодоогүй. Яагаад гэвэл одоо тэр концепцэнд бүрдээгүй. Дээр нь брендингч болоогүй дэлгүүрийг рекламдах юм бол болохгүй шүү дээ. Хүмүүс яг тэр реклам анхны сэтгэлээрээ хүлээгээд авчих учраас зөвхөн группийн нууц дэлгүүр хэвээр нь байлгаж байгаа гэсэн үг. Тэгээ манай дэлгүүрт болохоор ерөөсөө л биднэрт хэрэглэгддэг одоо тэр Sage гэдэг одоо тийм шидэт дурамал тий. Тэгээд тэр дуу даяг, их шиг даяг. За тэгээд тэр бүх төрлийн жил орд тэгээ манифест хийхэд зориулагдсан бүх төрлийн эрдэнийн чулуунууд зарж байгаа. Тэгээ маш олон төрлийн манифест өөрийнхөө бодлыг ингээл хүлээн хүчтэй болгоход төлхөө ашигладаг тийм сүмнэрүүд бүгдээрээ зарж байгаа гэсэн үг байхгүй юу? Дэвтэр болсон тийм. Дэвтэр бүгд байгаа. Сая бол community хүмүүстэй зориулаад бид нар дэвтрээ өнгөө өгсөн шүү дээ. Биш өнгөө гинэ бэлэг юм хоёрдаг гинэ бэлгэнд өгсөн шүү дээ. Тийм тэгээд ерөнхийдөө олвол за өөрийгөө сахлын тоос мос юунууд бүгд бэлэн байгаа юу? Өсний тоос мос. Тэгээд сахлын тоос багш угаасаа энэ 369 гэдэг группт орсон ороогүй нээхээс ч өмнө энийг угаасаа зардаг байсан. Тэгээд хэрэглэгчд нь угаасаа бэлэн байж идэг баггүй юу. Тэгээд сахал ургуулагч багшийн сахлыг хараад багшийн өсийг хараад хүмүүс амар их юм авдаг штэ. Тэгээд тэр бүтээгдэхүүнүүд нь бол манай дээр байгаа. Яагаад рекламдахгүй байгаа учир шалтгааны нь болохоор сая би хэлсэн. Одоохондоо болоогүй байгаа учраас яг брендинг үүсгээгүй байж юм рекламдаад ингээд дутуу хагас юм шиг мэдрэмжийг хүмүүсийн тархинд суулгахыг хүсэхгүй байгаа учраас ингэж байгаа шүү гэд тайлбар бас хэлчихье те. Ойлгомжтой. За хоёул нэлээд удаа ярьчлаа те. Бидгүүрээ илүү сайжруулад илүү гоё болгоно гэсэн ID-нууд зөндөө үүслээ. Тэгээд эхний 2-3 дэлгүүрүүдтэйгээ бас холбогдсон ерөнхийдөө аягүй дэжгүй байгаа шүү дээ. За хоёул тэгээ яриага өндөрлөх ерөнхийдөө бараг нэлээд ярьчлаа шүү дээ. Хүмүүс нэлээд гоё ойлголт өгөхөр олгочлаа. Тэгээд илүү хувийн шинжтэй бас яриануд байгаа учраас илүү гоё юм тавилтгүй те яг ингээ бодцсон л бодтоор нь сая ярьлаа. Өөрийнхөө хувийн амьдрал нуцаач хүртэл ярьлаа. Тэглээ маш гоё зүйл ярьлаа. Баярлалаа. Би одоо яг чиний бэлгэлсэн нөгөө нэг юм гоё усны саанаас усуугаа сууж байна. Гоё энергитэй. Rose quartz гэдэг чулуу байлаа дотор байгаа. Энэ уус миний дуртай чулуу. Очиртай юм байлаа. Энд чинь нөгөө бүх юм хүчрэхэг болгодог чулуу үсттэй. Би харж байсан. Бүгдийг харж байгаа энэ гоё юм байдаг авч ирсэн. Яа за өөр хэлж ярих юм байгаа лээ. Би бол дараагийн ретритийг л тэгсэн ята хүлээж байна. Ер нь бол бид манай одоо хууччул дотроо би бол захихад ингэмээр байгаа байхгүй. Боломж нь байвал боломжийг ер нь байвал гэхгүйгээр боломжоо шууд гаргаад сар болгон явсан ч ер нь яа тийм үстэй. Нэг сар чинь 30 хоногтой ба штэ. 30 хоногийнхаа та 21 хоногт нь хөтлөө ажил, сайн ажил, маш сайн ажил. Тэгээд 7 хоногт нь яв. Агсан бүтэн сөнгөө ажиллаад тийм ээ 7 хоногт нь яв. Яагаад сар болгон хүн амарч болдгүй, аялж болдгүй, болно шүү дээ. Болохгүй юм гэж байхгүй шүү дээ. Яагаад сар болгон мөнгө төсвөлж болдгүй. Тэр чинь л ерөөсөө тухайн хувь хүний зохион байгуулалтын асуудал واخгүй. Тэгэхээр нөгөө эртэрдэд хамгийн олон удаа аяллаа эртэрдэд хамгийн олон удаа явсан хүн дээр чи шалгарч байгаа واخгүй.
Тэгээ чи болохоор ингээд ажлаа зохицуулаад тэгээд аяллаа бас хийгээд аяллаасаа бас кафе мэдрээд дараагийнхаа ажиллах эрч хүчийг олж аваад ингээ явж байгаа шүү дээ. Мгм. Тэгэхээр нөгөө хүн хэдэн л удаа бол хэдэн удаа аялсан ч ер нь яад ингэж би бодож байгаа байхгүй. Тэгэхээр тэрний тулд төлөвлөх хэрэгтэй, бодох хэрэгтэй, мөрөдөх хэрэгтэй. Тийм үү? Би бол тэгж л боддог шүү дээ. Миний хувийн бодол болохоор тэгж л боддیں۔ Тэгээд Хүссэн юм яг аа санал хий. нийлж байна. Тийм, хүссэн юм аа хий, хамаагүй хий. Хүснээ аав. Угаасаа бид нэр хүснээ авч хүснээ хийх гэж энэ хороо дээр мэдсэн шүү дээ. Хүн болно гэдэг чинь тийм амархан хүн болчдөг ч юм биш шүү дээ. Мгм. Олон сая эсүүд дундаас тий уралдаа хүн болж байгаа. Орчлон хороогийн хуулиар хүн болж байгаа. Тэгээ хүн болсон юм чи яд өдөр болгон аз жаргалтай өдөр болгон баяр баясгалтай байх боломжтой байхгүй. Яагаад боломжгүй ч одоо. Тэ тэхийн тулд боломжтой байх нөхцөлийг өөртөө бүрдүүлнэ шүү дээ. Өөрхийн бүрдүүлэх юм. Бурхан бүрдүүлэхгүй шүү дээ. Тэгэхээр чин өөрөө л бүрдүүлнэ. Тэгэхээр өөрөө боломжтойгоор аяллаа зохион байгуул, аяллаа төлөвлөл, аялдаа санхугаа ч гэсэн бэлт. Тэ өдөрт нэг хэрэгтэй хэрэггүй үрдэг кофеныхаа мөнгийг гэрээсээ кофегаа хийж авч яваад ингээд цуглуулах чинь хүртэл тэр чинь бас хуримтлал шүү дээ. Гадуур хоолдог хоолныхоо төсвийг таана. Тэгээд аялал аялсан шиг аялаад амьдрал амьдрсан шиг амьдр гэж л хэлмээр байна да. За маш гоё үг хэллээ. За. Би нэмж хэлчихсэн баярлалаа. Саний гоё үгээр ингээд дуусгая гэж бодлоо. За баярлалаа. Тэгэхээр за Тэгээ. тэгээ бүх сонссон хүмүүстээ баярлалаа. Танд бас өөрийнхөө хувийн болон комьюнитигийн тухай маш гоё зүйлийг ярьж өгсөнд баярлалаа. Тэгээд комьюнитийнхаа бүх хүмүүст дахин нэг жилийн баярын мэнд хүргэе. Дараагийн дугаараар уулзъя. Баяр таа. За баяр таа.